Сайн бацхан уу? Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас Америкийн засгийн газрын тэргуулах солилцооны хөтөлбөр болох Fulbright хөтөлбөрийн 75 жилийн яваа тохиолдолд явуулж байгаа подкастын онцгой дугаарын сүүлийн дугаараар та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай байна. За подкастаа эхлэхээс өмнө бүгдээрээ жоштой танилцъя. За сайн бацхан уу, намайг Отгоо гэдэг. Би логарифм сургуулийн захирал үүсгэн байгуулагчдын нэг нь. За Fulbright-ийн оюутны хөтөлбөрт хамрагдсан. За намайг Скватер гэдэг. Би санхүү эдийн засгийн сургуулийн зөвлөх профессорын ажилладаг. Хампригийн хөтөлбөрт хамрагдсан. За сайн байцгаана уу, та бүхэндээ минь төргий. Намайг Батэрдэн хонгор зул гэдэг сэдв сургууль цэцэрлэг зохицолборын гүйцэтгэх захирлаар одоогор ажиллаж байгаа. За баярлалаа. За өнөөдрийн подкастаар яригдах Fulbright-ийн оюутны болон хамрын хөтөлбөрийн тухай сонирхсан хүмүүс манай элчин сайдын яамны MNC US Embassy Cig.gov вебсайтаар болон сошиал хуудасаар дагаж мэдээлэл авах боломжтой шүү. За тэгээд өнөөдрийнхэн ярианы эхний асуултыг би та нарын Fulbright-ийн болон хамрын хөтөлбөрийн тухай асууя гэж бодож байна. За тэгэхээр яг хэдэн онд хаана очиж хөтөлбөр ямар чиглэлээр суралцаад иржсэн бэ? Тэгээд тухайн хийсэн хөтөлбөр нь өөрөө чинь карьер болон амьдралд ямар нөлөө эсвэл үн цэн үзүүлсэн гэж боддог вэ? За миний хувьд бол одоогоос 20 жилийн өмнө 2001 онд Америкийн нэгдсэн улсын Пенсильвани улсын их сургуульд Хампригийн хөтөлбөрт хамрагдаж 1 жил болсон. За энэ Хампри Америкийн нэгдсэн улсын сенатор Хуберт H. Хампри гэдэг хүн анх 60-аад оны эхээр энэ хөтөлбөрийг санаачлаад ингээд хөгжиж байгаа орн тэгээ бусад орны карьерийнхаа донд байгаа хүмүүс зориулсан ийм боловсролын зэрэг олгодгоо мэргэжил дэвшүүлэх ийм хөтөлбөр байгаа. Тэгээ энэ хөтөлбөрт би хамрагдаад надтай цуг өөр 15 орны ижил төвшний ийм хүмүүс ирээд их сайхан ийм 1 жилийн хөтөлбөр байсан. Тэгээ энэ хөтөлбөрт оролцсондоо би их баяртай байдаг юм. За энэ хөтөлбөр ямар өр нөлөө надад үзүүлвэ гэдээ ингээд бодох юм бол их том өр нөлөө үзүүлсэн гэж хэлмээр байгаа юм. Ягаад гэж нөхөр Пенсильвани улсын их сургуульд Хампригийн хөтөлбөрт хамрагч байхдаа бас зарим нэг хичээлүүдийг кредиттэйгээр авч үзээд тэгээ багш нар маань ер нь та ерөөсөө докторийн хөтөлбөрт сураач гэсэн. Тэгээ тэрнийхэн дагуу тэдний зөвлөгөөг аваад би ч бараг 40 гарсан хойноо энэ Хампригийн хөтөлбөрт хамрагдсан хүн чинь тэр докторийн хөтөлбөрт дэлгэхээр болоод тэгээ дараа жил нь би Пенсильвани улсын их сургуульд дахиж очиод тэнд 5 жил суралцаад дээд боловсрал тэгээд олон улсын болон харьцуулах боловсролын чиглэлээр 2 хөтөлбөрийг дүүргэж PhD докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд тэрнээс хойш Монголд ирээд маш их үр бүтээлтэй олон жил ажиллаж байна. Энэ бол их чухал хөтөлбөр байсан гэж хэлмээр. За миний хувьд болохоор 2012-оос 14 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Tufts их сургуулийн Fletcher гээд олон улсын харилцаа дипломат ажиллагааны сургуульд магистрийн зэрэгээ хамгаалсан, суралцсан байгаа. За тэгээд миний амьдралд оруулсан хувь нэмэр хөрөнгө оруулалт үн цэний хувьд бол юугаарч үнэлж баршгүй тийм сайхан туршлага байсан. Хувь хүн талаасаа мэргэжил профешнл хөгжил талаасаа ч гэсэн намайг бол тэс ондоо хүн болгосон. Тэгээд сурч мэдэх боловсролох гэхээсээ гадна ертөнцийг үзэл дэлхийн нийтийн тэр чиг хандлага болж байгаа үйл явцтай хөл нийлүүлэх ер нь өөрийгөө хаана байгаагаа маш томоор мэдэрсэн. Тэгээд ямар ч байсан бас өөрийгөө их голох тэр мэдрэмжийг төрүүлээд цаашд өөрийгөө хөгжүүлж ахихгүй болохгүй байна. Ер нь тэгээд олон улсад өрсөлдөө маш их байна гэдгийг бол мэдрүүлсэн тийм туршлага байдаг. Тэгээд ер нь ягаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр би өөрөө бакалавр зэрэг маань олон улсын эдийн засгийн харилцаа байсан. Тэгээ Монголд төгссөн учраас Америкийн нэгдсэн улсад очиод 2 жилийг магистртаа өнгөрүүлсэн. Энэ хугацаа маань болохоор олон улсад ялангуяа өндөр хөгжилтэй Америк оронд дээд боловсрол ямар түвшинд явагддаг, багш нарын ямар байдаг, ямар арга барилаар заадаг, судалгаа их арга барил. Тэгээд тэр дундаа бакалавр магистрийн түвшинд маш их ачаалттай байдаг. Тэр болгоныг өөрийн биеэр туулсан нь миний ерөнтийн төлөвшөх ажлыг хийх арга барил бүх юмд эргээр сайхнаар нөлөөлсөн гэж боддог. За би болохоор 2014-өөс 15 онд Колумбик сургууль, Нью-Йорк хотын Колумбик сургуулийн
боловсролын удирдлагын магистр бол хамгаалсан. За тэгээд Нью-Йорк хотын Колумбик сургуулийн багшийн сургууль гэж байдаг. Тэгээд багшийн сургууль маань өөрөө 100 жилийн түүхтэй. За тэгээд энэ сургууль дээр бол одоо Клингенстейн центр гэж байдаг. Тэгээд энд болохоор яг хувийн сургуулийн одоо удирдах, манлайлах тэр хүмүүсийг бэлддэг. Энэ төвд бол яг мастер зэргийг хамгаалж исэн. За тэгээд энэ миний мастер зэргийн одоо яг сэдв өөрөө private school leadership буюу яг хувийн сургуулийн манлайл гэдэг сэдвтэй байсан. Тэгээд хөтөлбөр маань өөрөө cohort хөтөлбөр байсан. Тэгээд манай ангид одоо яг 27 яг хувийн сургуулийн одоо удирдлагын ажлыг хийхээр зорж байгаа юм 27 Америк залуучууд байсан их хэн. За тэгээд яг нэг Турк одоо нэг Хонконг гэдэг ингээд нэг Монгол гэдэг ерөөхдөө нэлээд тийм яг Америк одоо оюутнуудтай тийм кохорт жижиг хөтөлбөр байсан. Тэгээд миний хувьд болохоор энэ Колумбия их сургуультай эхлээд тэнцсэн байсан. Тэгээд дараа нь би Fulbright ингээд яг фандинг хүргэцэлцгүй учраас хандчихсан. Тэгээд их хүлээсэн. Яг одоо сургуульд аплайдаад 3 жилийн дараа нь би яг хүссэн сургуультай явсан. Тэгээд яг энэ хөтөлбөрт хамрагдах өөрөө одоо миний хувьд маш одоо тийм гайхамшигтай үйл явдал байсан. За хамгийн түрүүнд ямар үйлдэл явдал вэ гэхээр за тэнд очиод яг Fulbright-ийн 100 гад орны оюутнуудтай яг orientation гэдэг яг тэр одоо Нью-Йорк хот өөрөө зүүн эрэгтэй байдаг учраас зүүн эргийн оюутнуудыг хамтруулсан юм Вашингтон DC-д orientation програм болчихсон. Тэгэхээр тэр бол миний хувьд тэр олон орны залуучуудтай ингээд цуг суугаад тий ингээд бүгдээрээ одоо яг энэ одоо Америкт боловсрол эзэмшигч чинь тий тэгэл Америкийн боловсрол ямар учиртай гэдгийг соёл нь ямар ингээд тэрийг анх ингээд сонсвол тэр олон орны залуучуудтай харилцаж байхад надад үнэхээр гайхамшигтай сэтгэл төрж исэн. Тэгээд би тэгэд үед бодож ирсэн. За би ингээд өөрөө яваа сурсан бол ямар байх вэ бол яг энэ Fulbright-д явснараа ямар ялгаа байсан. Ерөөсөө л тэр одоо community тэр хамт олонны одоо нөлөө маш их байсан. Тэгээд мэдээж тэнд сурч байгаа юм чинь ганцаардан тий. Тэгээд яг тэр олон улсын оюутнууд би эндээ маш их ханиулдаг, маш гоё байсан. За дараагийнх нь болохоор яг хөтөлбөрийн маань өөр юм онцлог их гоёсэн. Би яг хувийн сургуульд байгуулж ажиллаад 2008 онд маань сургууль байгуулагдсан л та. Тэгээд ер нь бол ингээд би сурахгүй болохгүй юм байна. Би үнэхээр одоо өөрийгөө өргөжүүлээд хэлээд энэ өөрийнхөө одоо харах үнцгийг бас нэлээд өөрчлөхгүй болохгүй юм байна гэж өөртөө их дүгнэлт хийгээд маш их одоо судалгаа хийсэн байхгүй. Тэгээд энэ сургуулаа сонгоод ингээд бэлдээд тэр чих олон жил орсон. Тэгээд явхад бол нэгдүгээрт тэр хөтөлбөр сургууль байна өөрөө маш зөв сургууль гэсэн. Яа гэвэл миний одоо яг боловсрал баримталдаг тэр үзэл баримталтай маш их нийцдэг сургууль байсан. Тэгээ очиод би юу харсан гэхээр за манай одоо энэ логарифм гэж сургууль одоо миний хэрэгжүүлэх гэдэг байгаа юм бол өөрөө дэвшилтэд боловсролын үзэл баримтал юм байна гэдгийг олж үзсэн байхгүй. За тэгээд тэнд очиод ингээл яг олон маш их юм уншдаг юм байна. Үнэхээр манай одоо би насандаа тийм юм уншиж байгаагүй. Тэгэл 7 хоног хичнээн ч ном унших хэвээр тэгэл хичээлийн арга барил дээр профессоруудын харьцаа. За тэгээд дан Америк оюутнуудтай сурдаг гэсэн болохоор тэр хүмүүс чи багш нар тий. Тэдний одоо тэр хэл ярианы хөгжлөл үнэхээр дээд түвшинд. Тэнд бол би өөрийгөө тэр хонгороос голсон. Өөрийгөө алдсан байхгүй би асар их ачаалтаа шүү дээ. Америкт суухтаа. Хин бэс юм бэ гэж бодол төрсөн. Тэгээд яг тэрэн донд ингээд уншаад ингээд тэр олон зүйлийг ингээд сурж явцад юунд би маш их баярсан. Би англи хэл сурсандаа маш их баярлсан. Яг л тэр олон судлаачид тийм ээ. Тэр олон үндэстнүүдийн хүүхдүүдээр хийсэн судалгаанууд тэр маш гоё шинжилгээ ухааны үндэслэлтэй судалгаануудыг уншиж ингээд үзээ тэрийг мэдэж ойлгоно гэдэг бол үнэхээр бүр миний хувьд баяр байсан байхгүй. Тийм байсан. За тэгээд гурав дахь нь мэдээж Нью-Йоркт амьдрна гэдэг бол тийм ээ. Чи Нью-Йоркт амьдарч чадсан бол чи хин нэгэн боллоо ч илүү нэг тийм яриа байдаг шүү дээ. Хаан чи өөрийгөө аваа явчихна гэдэг. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Нью-Йорк бол маш одоо олон хүнтэй тий маш онцгой. Үнэхээр одоо баг Америк биш баг Нью-Йорк улс гэж хэлмээр тийм газар байсан. Тэгээд яг ингээд энэ хідэн зүйл бол миний одоо өөртөө итгэх итгэл, юмыг харах өнцөг тийм ээ. Тэгээд илүү одоо тийм нээлттэй байх, илүү одоо тийм хит шүүмжлэгч байр суурь одоо орхиход хүрсэн. Ингээд маш олон төрлийн зүйл байж болт юм байна. Ийм ч хийж болох юм, тийм ч хийж болох юм гэж харахаас гадна
эх орондоо би бас маш хайртай болсон. Яг ингээд Монголыгоо бас өөр үзгээр хараад тэгээ түүх уламжлал тэр ёс заншлаа бас илүү хайртай болсон, илүү үн цэнтэй гэдгийг ойлгосон гэх юм да тийм л одоо ач холбогдолтой маш гоё хүн болгоныг хийж үзээсэ гэдэг л ийм л туршлага болсон да. Тэгэхээр одоо ингээд даяарчлын ачаартай өнөөдөр бидний бас ярьж байгаа зүйл маань болохоор олон улсын боловсрол яагаад олон улсын боловсрол чухал вэ гэдэг үү те. Тэгэхээр даяарчлын өр нөлөөгөөр хүмүүс бас те хил хязгаарыг даваад те өөр улс орнууд ч суралцж जैन те бас тэрнийхээ үр дүнд болохоор шин санаанууд харилцаа холбоонуудыг үүсгээд ингээд явж байна. Та нар ч гэсэн тэдний нэг жишээ те өөрсдөө Америкт очиод ингээд боловсрол эзэмшээд ирсэн ийм хүмүүс байна те. Тэгэхээр та нарын одоо боловсролын салбарт ажиллаж байгаа бас өөрсдөө өнцгөөс нь харахад те олон улсын боловсрол те яг яагаад чухал вэ те Монгол бас энэ олон улсын боловсролд ямар үүрэг оройлтой явж байгааг юм хэд харж байгаа юм. Ер нь бол нөгөө дэлхийн ертөнцийн чинь одоо автхаа болж байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь Монгол маань жижигхэн улс юм 200-аад улс орн дотор. Тэгэхээр Монгол маань өсөж хөгжиё тийм ээ. Боловсрол нь илүү сайн чанартай болёо гэвэл яах чаргагүй одоо олон улсын хамтын ажиллагаанд түшиглэх тийм ээ. Бусад орнтой одоо хамтарсан хэлбэрээр ч юм уу эсвэл одоо бусад оронд шилдэг нь шалгартсан байгаа тэр одоо боловсролын хөтөлбөрүүдийг Монголдо нутагшуулж ингэж одоо хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь бол хүн болгонд ойлгомжтой байх гэж би бодож байгаа. Манай санхүү эдийн засгийн их сургуулийн тухайд гэвэл бараг сүүлийн 15 жил нэлээд олон орны их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За энэ Солонгос байна, Тайван байна, Хятад байна. За тэгээд одоо сүүлийн үед бол энэ бас онлайн цахим хэлбэрээр ингээд одоо хөтөлбөрт энэ зөвхөн Монгол оюутан биш бусад орны оюутнуудыг ч гэсэн хэлсүүлэхийг ингээд зорж байгаа ийм одоо үйл ажиллагаа бид нар бас явуулж байгаа юм аа. За тэгэхээр энэ одоо олон улсын боловсрол би түрүүн хэлсэн одоо миний докторийн зэрэг хамгаалсан хоёр хөтөлбөрийн нэг нь бол олон улсын болон харьцуулах боловсролын одоо хөтөлбөр байхгүй юу. Энэ бол чиглэлээр одоо тийм олон улсын том нийгэмлэг бол байж байгаа. Улс орон болгон энэ олон улсын болон харьцуулах боловсролын үндэсний нийгэмлэгтэй. Тэгээд эдгээр нь бол нэгдэж бас хамтарч ажилладаг. Ингээд сүүлийн бараг 20 жил одоо би энэ олон улсын болон харьцуулах боловсролын нийгэмлэгийн жил болгон болдог эрдэм шинжилгээний том олон улсын хуралд бол оролцож Монголынхаа боловсролын асуудал одоо хийж байгаа судалгааныхаа асуудлаар ганцаараа биш одоо өөр бусад орны эрдэмтдээ хамтарч ингэж илтгэл тавьж хилцүүлсэн ийм одоо юу байгаа. За энэ бол одоо энэ талаар хийж байгаа миний одоо бас нэг жишээ юм аа гэж ингэж хэлхийг хүсэж байна. Энд дэр нь тодруулаад асуухад те тухайн байгууллага ямар чиг үүрэгтэй байгууллага вэ? Тэгээ Монгол тиймэрхүү байгууллага ижилттэй байгууллага байд юм болов уу? Одоогор бол Монголд яг энэ олон улсын болон харьцуулах боловсролын тийм нийгэмлэг гэж байгуулагдаагүй байгаа. Миний мэдхээр бол харин одоо би сая энэ хамт өнөөдрийн ярилцлагад оролцож байгаа энэ логарифм сургууль, энэ сэлб сургуулийн багш нар жишээ цаана бас энэ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд байгаа шүү дээ. Энэ сургуулиудын одоо багш нар ажиллагчид тийм ээ оюутан сурагчид хүртэл орсон ийм одоо мэрэгжлийн нийгэмлэг байгуулж болно. За миний тухайд бол надаас гадна яг энэ олон улсын болон харьцуулах боловсролын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан бол бараг байхгүй шахам, магистрийн зэрэг хамгаалсан бол цөөхөн хэдэн хүн байгаа. Ийм хэдхэн хүн одоо уулзахарч ойлгохтой юм болохгүй шүү дээ. Харин энэ сургуулиудтай хамтраад энэ Монголд бол энийг байгуулах шаардлагатай байна гэж би ингэж харж байна. Одоо дөнгөж сайхан энэ 11 сарын 20-21-нд Японы олон улсын болон харьцуулах боловсролын нийгэмлэгээс санаачлаад Азийн улс орнуудад олон улсын болон харьцуулах боловсролын нийгэмлэг ямар үүрэг оройлтой байна вэ гэдэг ийм олон улсын том хурлыг зохион байгууллаа. Энэ дээр бол юу ярих чинь вэхээр ерөөсөө одоо улс орнуудын боловсрол тэрэнд одоо дотроо энэ Азийн боловсрол бол нэлээд тийм олон улсын чиг хандлагатай болж олон улсын одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирээдүйд чиглэсэн ийм одоо хамтын ажиллагаа ийм одоо боловсролын юуг одоо хэрэгжүүлэх зүйтэй гэдэг дээр бол энэ хурлын гол үзэл санаа бол явж явах жишээтэй байна л да. Одоо сэлб сургуулийн хувьд те Кембрижийн хөтөлбөрөөр шинжилээс хэрэгжүүлээ явж байна те өөрсдийнхөө туршлаас хуваалцаж. За тэгэхээр манайх 2020 онд дөнгөж шинээр байгуулагдсан. Тэгээд байгуулагдсан жилээс эхлээд анхнаасаа зорилго нь Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургууль болох байсан. Тэгээд 21 дахь Кембриж хөтөлбөртэй сургууль болсон Монгол улсад. Тэгээд ер нь яг
нөгөө эхнээс нь бүх энэ нөгөө өргөдлийн материал маань бас нөгөө тусгай зөвшөөрөл авахтай нэлээх сургуулийн бодлого, төлөвлөлт, журам тэр болгоныг ингээд судалдаг юм байлээ нөгөө тусгай зөвшөөрөл авах процесс нь. Тэгээд тэр дундаа бас бид нэр өөрсдийг бас их таньсан. Тэгээд энэ одоо хөтөлбөрийн маань онцлог юу вэ гэхээр анх нөгөө Монгол улсад оруулахдаа оруулж ирэхдээ хувийн сургуулиуд болон боловсролын яам маань ерөөхдөө Кембрижийн хөтөлбөр нь хамгийн нөгөө уян хатан одоо flexible гэж ярьдагтэй хөрөх боломжтой учраас сонгосон гэж ярьд юм байлээ. Яг нөгөө салбарын хүмүүс нь тэр нь юу гэхээр нөгөө Монгол улсын боловсролын яамнаас батлагдсан цөм хөтөлбөр байгаа. Тэрнтэйгээ маш гоё ингэж зохицдог. Одоо жишээлбэл International Bachelor-ийн хөтөлбөр бол 100% англиар явах шаардлагатай ч юм уу те маш өндөр одоо суур түвшний мэдлэг онол тэгээ 100% англи хэлээр явах шаардлагатай. Зарим одоо энэ Америк 100% Америк юм уу 100% английн хөтөлбөрүүд болохоор яг нөгөө унган багасаа англиар явчихаар бас нөгөө үндсэн их хэл монгол хэл маань мартагддаг талтай. Тэгэхээр Кембриж хөтөлбөрийг болохоор одоо улсын сургуулиуд дээр хэрэгжүүлэхдээ ч тэр хувийн сургуулиуд сонгохдоо ч тэр нөгөө цөм хөтөлбөртэй ихгүй уйлддаг. Дээрээс нь хос хэлний нөгөө bilingual гэж ярьдаг те хүүхдүүд монголоор ч сэтгэгээд англиар сэтгэгээд ингээд бага наснасаа явах боломжтой учраас сонгосон юм байлээ. За тэгээд манай сургуулийн хувьд болохоор одоо 1-р ангиасаа 8-р анги хүртэл буюу primary, lower secondary ангиуд дээрийг аль болсны зөвшөөрөл авсан байгаа. Тэгээд Cambridge нь өөрөө Cambridge Pathway гэдэг 4 юм шатлалтай. Тэгээд тэр болгоныг бас ингээд нөгөө шатлалын дагуу тухайн сургуулийн хөгжлийн болон одоо тухайн хүүхдүүдийнх нь болон багш нарын нь ур чадвар, мэрэгжлийн төвшин, хүүхдүүдийнх нь хэлний төвшингөөс хамаарч өгдөг юм билээ. Тэгэхээр бас өссөн болгоно ингээд нөгөө 1-ээс 12 дугаар ангид авах боломжгүй. Яг сургуулийн хүүхдүүд нь англи хэлтэй байна уу, хичээлээ англиар үзэж чадхаар байна уу? Тэгээд багш нар нь бас тэр нөгөө сурах арга зүй байна уу? Кембрижийн сурах бичгээ ойлгох хэмжээнд байна уу гэх мэтлэн айгүй олон зүйлийг харддаг юм байлаа. Манайх мөн цэцэрлэг дээр болохоор одоо Кембрижийн хөтөлбөр маань английн хөтөлбөр байгаа тий. Цэцэрлэг дээр бас HighScope гэдэг Америкийн хөтөлбөрийг сонгосон байгаа. Тэгээд олон талаас бас нөгөө Монголын сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан хөтөлбөртэй хойролцоо байсан. Тэгээд цэцэрлэгийн хүүхэд маань энд HighScope үзээд англи хэл нь бас баг зэрэг одоо нөгөө олон төрлийн бас нөгөө soft skill зөөлөн ур чадварууд гэж ярьж байгаа. Тэгээд тэд нар бий болчоод үргэлжлүүлээд сургуультай орохоор бас бэлтгэгдэж байгаа тийм байгаа. За тэгээд Кембриж хөтөлбөр маань давуу тал нь гэхээр нөгөө саяны хэлсэн юмнууд тэгээд 1-ээс 8 дугаар ангитай болохоор сурагчид нэг 10 хичээлээ сонгох боломжтой байдаг. Сурагчид гэхээс илүү одоо нөгөө тухайн сургууль өөрийнхөө хөтөлбөртөө нийцүүлээд ICT, математик, тэгээ science буюу одоо бидний үзснээр бол байгаль шинжилэл, төмөн бодис гэж ярьдаг те. Тэр хичээлүүд тэгээд англи хэл өөрөө. Тэгээд англи хэл бол илүү олон цагтай ярианы англи хэл орон за дээр нэмээд нөгөө global perspectives гэдэг дэлхийн нийтийн шиг хандлага гэдэг тэр нь болохоор илүү төлхөө одоо тухайн хүүхдүүдэд дэлхий дахинд юу болж байгаа те тэрийг аягүй хөнгөн хэлбэрээр ойлгуулах тийм дүн чухал гэхээс илүүтэйгээр хүүхдүүдэд одоо те яг цаг үед юу болж байна одоо Японд газар хөдлөлөө ч юм уу те тэрийг хүүхдүүдэд айгүй эвтэхнэр насанд нь тааруулаад 2 дугаар ангиас нь хүртэл эхлээд заах боломжтой тийм хичээл байгаа. Тиймэрхүү хичээлүүдийг ингээд 10 төрлийн хичээл байгаа. Тэндээс яг тухайн сургуулийн хүүхдүүд болон одоо тэр төвшин хаана явж ийн сонгоод 3-ыг нь ч яж болно. Тэгээд 5 дугаар ангитаа нэг шалгалт өгдөг, 8 дугаар ангитаа нэг юм шалгалт өгөөд хүүхдүүд маань ингээд өөрсдийгөө шатандаа ахаад явах боломжтой. За тэгээд дээшээ ахингуудаа IGCSE гэдэг нөгөө манайхаар бол нөгөө бүрэн дунд боловсролын гэрчлэгээ болгодог шүү дээ. Тэр нь болохоор 1-ээс 8 дугаар анги буюу 9-10 дугаар ангитаа хийж байгаа. Тэгээд тэр шалгалтыг өгөхөөр одоо нөгөө хүүхдүүд маань яг тэр нөгөө сонгосон 50 төрлийн хичээлийг сонгоод шалгалтаа өгч чинь тэгэнгүүт нөгөө гэрчлэгээ аваад тэр нь тэгэхээр нөгөө давуу тал нь юу гэхээр хүүхдүүд одоо бид нар нөгөө заавал гадагшаа 10 жилийн төгсөөд гадагшаа явахын тулд заавал нөгөө TOEFL юм IELTS юм уу Duolingo юм хэлний шалгалт хэрэгтэй байгаа шүү дээ шалгалтын оноо тэр шаардлагагүйгээр хэрвээ тэр гэрчлэгийг авчих юм бол сурагчид маань одоо ерөнхий боловсролоо бүрэн дунд боловсролоо англи хэл дээр авсан гэсэн баталгаа болох учраас давхар тийм хэлний сургалтанд бэлдэх шаардлагууд ер нь Кембрижийн бас гол утга учир нь тэндээ байна. Тэгээд хэрвээ хүүхдүүд маань бас өөртөө сорих шууд цааш нь ингээд олон улсын төвшөнд бас ахиж сурмаар байвал AS level, A level гээд 11 12 дугаар ангитаа боломжтой. Тэр нь бол одоо бүр дээд агсан түвшний англичууд хүртэл эндээ бэлтгэх гэж сүүлийнхээ 2 жилийг зарцуулдаг ийм хөтөлбөр байгаа. Манай сургуулийн хувьд бол арай тэр лүгөө ороогүй байгаад тэгээд энэ дээр нэг ажиглагдсан юм нь юу вэ гэхээр нөгөө хүний нөөц тал дээр бол одоо боловсролын салбар маань өөрөө айгүй тутмаг байгаа нь ажигласан. Хэрвээ одоо бид нар энэ хичээлүүдийг заахын тулд маш их ур чадвартай багш нар хэрэгтэй наазахын сургачгийн ойлгоод
сурагчдаа тэр конспект нөгөө хичээлийн хөтөлбөрөө өөрөө хөрвүүлээд тэгээд монголоор ч юм уу англиар ч юм уу заах гэхээр хүний нөөц маш дутмаг. Тэгээд яг ажилд авах гэхээр бас олдохгүй байгаад байгаа байхгүй. Ер нь тэгээд бэлтгэдэггүй байна л гэж анзаарчихсан. Тэгэхээр энэ тал дээр бас цаашд одоо энэ даяаршил энэ хос боловсролын бодлогоор л зохицуулах хэрэгтэй байна л гэж анзаарчихсан. Тэн дээр манай сургууль дээр бас хэрэгж байгаа нэг олон улсын хөтөлбөрийн тухай би бас хэлчихье гэж бодлоо л доо. Бараг 10 жил болж байгаа. Энэ certified accounting technician гэдэг мэргэжсэн нэгтлэн батгчийн бэлддэг ийм одоо Английн хөтөлбөр 10 жил хэрэгжиж байгаа. За энэ дээр бол ингээд модулуудаар хичээл яваад бүх хичээл нь англи хэл дээр ороод хэрвээ энэ одоо бүх шалгалтаа өгөөд тэнцсэн хүүхд бол одоо хаанч ажиллах боломжтой тийм хөтөлбөр байна. За нөгөө талаас бид нар одоо энэ CFA гэдэг Certified Financial Analyst гэдэг санхүүгийн мэргэжсэн шинжээчийн ийм одоо нийгэмлэг байдаг байхгүй. Тэгээд тэр нь бол ингээд бараг CFA авсан хүн бол дэлхийн паспорттой боллоо гэж ярьдаг. Тэгээ хаач очиад ажиллаж болно. Санхүүгийн шинжээч хийж болно. Тэгээд эдний одоо программыг бид нар бүрэн аваад өөрсдийнхөө мастрын хөтөлбөртэй ингээд нэгтгэхэд ингээд тэр CFA-гийн шалгалтыг өгж тэр гэрчлэгээ үнэлгээг нь авахд оюутнуудыг багш нарыг бэлтгэсэн зориулсан ийм одоо хөтөлбөрүүдийг бас бий болгоод явж байгаа. Манайхаас нэлээд олон одоо багш нар энэ дамжуулалтаа ороод 3 төвчний шалгалт өгдөг л дээ. Тэгээ одоо 3 дахь хүрт дуусгаад CFA болцсон одоо хүмүүс бол байна. Тэгэхээр бид нар бол заавал одоо хол явах шаардлагагүй. Энэ одоо өөрийнхөө орнд болж байгаа энэ сургуулиудаар байгаа энэ олон улсын хөтөлбөрүүдийг ашиглаад энд одоо суралцаад явах бүрэн боломжтой маа гэж ингэж харж байгаа зүгээр. За зүгээр миний одоо боловсрол судлаач хүний хувьд энэ ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрүүд Монголын үндэсний хөтөлбөрүүдийн хооронд нэг том ялгаа байгаад байгаа. Тэгээ тэрийг бол энд хэлчмээр санагдаад байгаа. Манай өөрийн одоо баг дунд боловсролын хөтөлбөрч нь бол үндсэндээ багш төвтэй сургалттай байгаа. Одоо ер нь багш л хамаг юм хэлнэ, хүүхд бол тэрийг л дагаад ивэл одоо сайн сурна. Гэтэл энэ олон улсын хөтөлбөр энэ чинь бол хүүхдийг өөрийг нь хөгжүүлэх тийм ээ. Тэгээд зөвхөн багш биш одоо хамт олноор бүгдээрээ хамтдаа хөгжих. Тэгээд түрүү миний хэлдэг тэр нөгөө нэг зөөлөн ур чадвар 21-р зууны ур чадвар гэсэн энэ юмнуудыг эзэмшүүлэхэд бол энэ хөтөлбөрүүд бол чиглэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо global citizenship гэж нэрлэдэг даяарсан нийгэмд хаанч очиод амьдрах чадвартай хинтээс харилцаад ингээд одоо хэлэмээ олцоод явах боломжтой ийм хүмүүсийг бэлтгэхэд одоо чиглэж байгаагаараа энэ бас ач холбогдолтой хөтөлбөрүүд гэж би харж байгаа юм л да. Тэгээ одоо түрүүн бас ярьлаа энэ цөм хөтөлбөр гэдэг. Цөм хөтөлбөр бол үнэндээ бол тэр нөгөө багш төвтэй сургалтаас нөгөө оюутан сурагч төвтэй сургалт руу шилжихэд бол нэлээд тийм хөв нэмэр оруулсан анхны одоо сайн хөтөлбөр болсон гэж би бас дотроо үнэлж явдаг. За тэгэхээр олон улсын одоо төвшөнд одоо очиод суралцах бат чадвартай юм хүүхд сурагчдыг бэлдэх гэж одоо Сүхбаахын хэлсэн дээрээс одоо нэмээд асуухад те мэдээж ихтэй сургуулийн төвшөнд те болон ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд сурагчдыг бэлдэх бол мэдээж өөр байгаа те. Одоо манай логарифм сургуулийн жишээ сайхнаас Америкийн Emory сургуулийн боловсруулсан SEL хөтөлбөрийг одоо сургууль дээр аваад сурагч нартаа одоо санал болгох чинь те гэх мэтлэнгээр ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд те логарифм сургуулийн хувьд ч юм уу те сурагчтай эрхэн олон улсын боловсролт те тавцанд бэлдэж чадж байгаа гэж бодож байгаа. За манайх одоо байгууллагатад 13 дахь жилдээ явж байгаа. Тэгээд логарифм сургууль өөрөө би түрүү хэлсэн дэвшилтэд боловсролын сургууль гэдэг. Тэгэхээр дэвшилтэд боловсролын маныг үдэл санаа юу гэхээр тухайн газар оронд амьдарч байгаа хүүхэд тэр газар орондоо одоо амьдрахад шаардлагатай тэр мэдлэгийг одоо customized байдлаар тий яг тэр хүүхдэд хүрэх ёстой гэдэг тийм л одоо үзэл баримтлал гэдгийг. Тэгээ яг мэдээж нөгөө шалгалтын төлөө биш тий дүнгийн төлөө биш суралцгын одоо төлөө гэдэг ийм одоо үзэл баримтлууд бол дотор ингээд задлал зөндөө байгаа л да. Тэгээд яг бидний хувьд болохоор түрүү манай хонгороос хэлээ нөгөө босрлын салбарын хүний нөөцийн асуудал гэдэг. Хүний нөөцийн хүрэлцээ муутахаас гадна яг одоо хэлний мэдлэг жоохон сул байгаа багш нар дээр. Тийм болохоор би бол бас хамаагүй тийм олон улсын хөтөлбөрлөө нэгдүгээрт нэг тийм орох одоо хүсэл алга яг тэгвэл нөгөө юмыг чанартай хийх хэрэгтэй. Чаддаг юмаа сайн хийх хэрэгтэй. Чадахгүй бол одоо бас хамаагүй хийж болохгүй гэж үздэг. За хоёрдугаарт даяаршил яригдчихэж байгаа бас ондоошил яригдчихэж байгаа. Тэгэхээр Монгол хүн гэж юугаараа өөр юм. Яагаад монголчууд тийм ийм одоо урт удаанд түүхтэй бид нар ийм цөөхөлөө мөртлөө өнөөдөр оршин тогтнож чадаад байгаа юм бэ гэдэг тэр сайхан одоо ухааныг бид нар хүүхдүүдэд өгөх ёстой. Тэгэхээр тэр ухааныг авахын тулд тэр хүүхдүүдийн монгол хэлний чадвар маш сайн байх ёстой.
Монгол хэлний чадвар, монгол бичгийн чадвар нь тийм ээ их сайн байж ич тэр хүүхэд тэр үгийн утга учир тийм ээ одоо тэр зүйлийг ойлгож ясмахандаа шингээдэг тэр одоо програмчлалын төвшиний тийм ээ зүйл бол хүүхэд наснд нь хэлээр нь дамжуулж сууд юм байна л та. Тэгэл одоо бид нар ингээл ертөнцийн 3-ыг цээжлүүлээл тийм ээ одоо би хаан төрөөвэ миний одоо төрсөн миний нутаг гэл ингээд шүлгүүдийг цээжилж явах явцад ингээд эцэг шүү шүүмжилтэлтэй ингээд автоматар ойлгохгүй цээжлээд байгаа юм биш үү гэд биш юм байна. Тэр бол одоо хүүхэд наснд нь эсийн төвшөнд програмчилдаг тийм одоо зүйл байдаг юм байна. Тийм учраас би бол ер нь ахлахын хүртлээ бол олон улсын хөтөлбөрийг нэг их одоо олон одоо бүх сэдвийг хамарж оруулахыг бол нэг тийм одоо юу гэдэг юм бэ ойшоодгүй гэх юм одоо тийм тэгээд гэхдээ бол гадаад хэлийг бол бага наснасаа сурах хэрэгтэй гэдэг эрдэмтэд баталсан. Тийм болохоор бид нар бол бага ангидаа 1-р ангиас эхлээд бол Grape Seed гэдэг хөтөлбөрийг одоо анхлан Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ хөтөлбөр өөрөө яг хүүхдийн тархины хөгжилтөөр суурилсан. Хүүхдийн одоо яг англи хэлийг яг одоо монгол хэллээ сурж байгаа шиг аргаар сурдаг. Гэхдээ монгол хэл хойл заахгүй учраас одоо тухайн хүүхдийн тархин дээр монгол хэл, англи хэлний одоо хэсгүүд нь тусдаа хөгждөг ийм хөтөлбөр байгаа юм. Тэгээд энэ хөтөлбөрийг одоо бид нар 11 дахь жилдээ хөгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн одоо анхны хүүхдүүд маань ингээд эхнээсээ гадаад ихтэй сургуулиудад SAT, TOEFL, IELTS-ийнхаа одоо оног аваад тэтгэлгүүдийг аваад яваад эхэлсэн. Тийм. Тэгэхээр заавал яг олон улсын хөтөлбөртэй ээжиж гадаад явдаг ч юм уу тийм эцэг эхчүүдийн өрөөсгөл ойлголт өгдөг л та тэр бол бас тийм биш байгаа юм. За тэгээд бас яг баа ингэж бид нар Финляндийн бас математик бас нэлээд өндөр үнэлэгддэг. Тэгээд энэ Финляндийн математикийн Eduten гэдэг аппликейшнийг өнгөрсөн жилээс эхлээд хэрэгжүүлж эхэлсэн, нэвтрүүлсэн. Тэгээ энэ өөрөө яадаг гэхээр тоглоом. Өнөөдөр хүүхдүүд багасаа математикт жоохон дургу болчдөг шүү дээ тий. Ингээд айгаад би ер нь л математикт мууч гэдэг юм уу. Тэгэхээр энэ тоглоомын аргаар яадаг гэхээр нөө ялгаатай чадвар дээр нь суурлаад тухайн хүүхдийг ингэж дуртай болгох байдлаар математик чи хийн ч гэсэн чадна гэдэг байдлаар за дээр нь англи хэл дээр ингээд энэ тоглоомыг тоглолцож байгаа юм. Тэгэхээр энэгээр хүүхдүүд яадаг гэхээр цаасан дээр бодлого ботхоос 8 дахин хурцтай бодлогыг ботно. Дээр нь англи хэл дээр. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн маань одоо үзсэн Grape Seed хөтөлбөрийн англи хэлний хөтөлбөр маань бас математикийн хэллэг рүү буугаад ирж байгаа. За тэгээд дээр нь технологи ашиглаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар технологи ашиглаж чадахгүй бол ер нь цаашдаа баг кофе ч худалдаж авч чадахгүй тийм дэвшинд очих гэдэг шүү дээ ер нь тий. Тэгэхээр технологи одоо таблетаа авчираад хүүхдэд анги дээрээ тэр тоглоомоо тоглоод гэртээ хараа гүйцээгээд одоо тэгээд цом энэ аваа явчихдаг тийм ийм хөрхөн юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө тухайн хүүхдийн одоо англи хэл дээр сурж байгаа тэр англи хэлийг дээр нь тоог гадаад хэл дээр сурахч бас их өөр өгдөө шүү дээ. Одоо 3-2 их чинь англиар шал өөрөөр хэлэх жишээ нэ тий. Тэгэхээр энэ юмнууд ингээд зэрэг сураа явахлаар тэр тухайн одоо яг тэр тархины уян хатан байгаа нас буюу одоо энэ 5-аас 12 наснд энийг ингэж сурах нь маш үр дүнтэй байгаа юм тий. За тэгээд мэдээж бидний олон улсын хөтөлбөрүүдээс л авах зүйл маш их байдаг. За яагаад вэ гэхээр энэ судалгаан дээр суурилсан байдаг дандаа. Тэгээ судалгаа гэхээр яг зүгээр ингээл монгол хүүхэд гэж яриад байдаг шүү. Би бол жоохон монгол хүүхэд одоо монгол хүүхдийн онцлог гэж хэлэх бол их дуртай биш. Яа гэвэл хүн бол хүн ижилхэн бид нар бие махбод тийм ээ. Бидний одоо энэ дотор явагдах процесс бол ижилхэн. Зүгээр яг тэр маш олон орны хүүхдүүд дээр хийсэн судалгаан дээр суурилсан ийм хөтөлбөрүүд байгаа учраас би тэрийг одоо олон улсын хөтөлбөрүүдийн давуу тал гэж хараад байгаа юм. За тэгээ сая бас сарвал маань хэлсэн нөгөө SEL хөтөлбөр гэдэг social emotional and ethical learning гэдэг SEL хөтөлбөр бол өмнө нь байсан. Буюу одоо нийгмийн сэтгэл зүйн хөтөлбөр гэж хэлээд байгаа. Тэгэхээр хүн одоо сэтгэл зүгээ удирдах, сэтгэл зүрхний боловсролоо дэвшлүүлэх зорилготой хөтөлбөр яваад байгаа. Энэ SEL хөтөлбөрийн онцлог нь юу гэхээр ёс зүй нэмэгдсэн. Тэгэхээр өнөөдөр хорвоо дэлхий дээр бидэрт ёс зүй одоо энэ мораль гэдэг зүйл бол байхгүй болж эхэлж байна. Тэгэхээр энийг бид нар хүүхдүүдтэй бас багаас нь заахгүй бол өнөөдөр хувь хүнийхээ төвшөнд, нийгмийнхаа төвшөнд, бүтэн системийнхаа төвшөнд ингээд харилцааны тий доголдол үүснээс болоод хүн бүрэн бүтэн амьдарч чадхаа болж эхэлж байна гэдэг ийм юм явж байгаа. За тэгээ SEL хөтөлбөр бол яг Америкийн нэгдсэн улсын Emory их сургууль дээр бол яг энийг судлаачид одоо сэтгэл зүйчид сэтгцэн эмчнэр нийлээд энийг бол хийсэн. Гэхдээ гол суурь нь бол буддын гүн ухаан дээр суурилсан байдаг. Тэгэхээр буддын гүн ухаан бол Монгол ахуйд ойрхон. Тэгээд дээр нь энэ бол илүү нөгөө барууны одоо хөтөлбөрүүдийн нэг онцлог юу гэхээр илүү нөгөө хувь хүн талаас хөгжүүлчих гэдэг. Гэтэл бид нар нөгөө бид гэж хөгжиж ирсэн байдаг монголчууд.
дандаа одоо нүүдлийн соёл ирж бие биенээ ингэж хамт авч явж тийм ээ хөгжиж ирсэн ингэж олуулаа хамаатан саднаа тий ингэж дээш нь татаж амьдэрдэг ийм соёлтой хүмүүс. Тэгэхээр энэ сийл хөтөлбөрийг бол би манай энэ одоо энэ соёл руу илүү ойрхон юм байна. Гэхдээ олон улсын тэр шинжлэх ухааны гоё арга техникүүд, арга зүйнүүд тэнд суусан юм байна гэж үзэж бол бас энэ хөтөлбөрийг яг Монголын хөрсөн дээр буулгаж одоо яг эхлэе гэдэг юм шийдвэрээ гаргаад 2019 онд яг Нью Дели хотноо энэ сийл хөтөлбөрийн нээлтэнд оролцож исэн. Тэгэхэд энэ сийл хөтөлбөрийн багшийн ном гарын авалга нь бол 40 хэл дээр хэвлэгдээд яг энэ нээлттэй анх хийжсэн. Тэгээд энэ нээлтийг бол Далай лам нээж үг хэлжсэн. Маш олон орны мундаг одоо эрдэмтэд бас нээж үг хэлжсэн. Тэгээд энэ өөрөө болохоор энэрэнгүй сэтгэл тийм ээ энэрэнгүй хүнлэг байх сайхан сэтгэл дээр суурилсан хөтөлбөр байгаад байна. Тэгэхээр нөгөө дэлхийн нөгөө хавтгаа болж ийн гэдэг шиг буддийн гүн ухаан маань те Америкийн ихтэй сургууль дээр очиод судлагдаад буцаад хөтөлбөр болоод ирж байгаа юм. Их сонирхолтой сонсож байна те. Түрүүн дэлхийн хавтгаарч ийн гэдээ ярьж байна те. Тэгэхээр эцсийн дүндээ өөрсдийнхэн одоо дотоодын хөтөлбөр байна уу эсвэл гадны олон улсын хөтөлбөр авч гин үү те. Одоо оюутан сурагчтай залуу үе одоо дэлхийн одоо хамтын ажиллагаа те дэлхийн ирээдүйд карьераа гаргахад нь одоо бид нар бэлтгэн үйл нь хамгийн чухал ах те. Тэгэхээр түрүүнд бас технологи гэж та ярьлаа те. Технологитой холбоо ярихаар сүүлийн одоо ялангуяа 2 жилдээ цар тахлаас болоод технологи бас боловсролын салбарт нэлээд хүчтэй орж ирдэн те. Зайны одоо хичээл гээд те. Тэгэхээр энэ тал дээр та дэлхийд бас Монголд одоо ямар одоо сорилтууд харагдчихсэн манай байгууллагууд те боловсролын салбар хэрхэн үнэтэй одоо тэмцэж одоо бас те цаашдаас эндээс үлдэх юу вэ гэж харж байгаа вэ? Энэ цар тахал маань өөрөө бол одоо боловсролын салбарын хувьд бол 20 оны 1 сарын 27-наас эхэлсэн байдаг. За тэгээд би бол зүгээр ингэж хараад байгаа. Цар тахал альва юм дандаа сайн муу талтай тийм ээ. Хар цагаан өнгө хахад хар өнгө заавал байж лээдэг. Тэгэхээр энэ цар тахлын хувьд болохоор манай сургуулийн хувьд бол бид нар яг энэ 1 сарын 27-наас эхлээл шууд Google аккаунтуудаа хүүхдүүдээрээ нээгээл өмнө нь имэйл ашигладаггүй хүүхдүүдтэй нэг шаардлага байхгүй. Шууд энийг нээгээл одоо Classroom Google Classroom-ыг үзэл тийм ээ бүгдээрээ сураал ингээл явж эхэлсэн. Тэгээд цаг алдалгүй энэ цахим шилжилт хийсэн бол өөрөө маш үр дүнтэйсэн бидний хувьд. Тэгээд энэ багш нарын одоо компьютерийн мэдлэг чадвар бол ингээд сайжрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн энэ цар тахал өөрөө. Тэгэхээр өнөөдөр тэр 19 онд одоо 20 оны 1 сараас өмнө бидний хичээл явуулж исэн арга барил өнөөдөр явуулж байгаа арга барил өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ бол өөрөө эргээд бидрийг одоо нөгөө ирээдүйн энэ мэдээллийн 90 100 руу амьдрах тэр зүйл рүү түлхэх одоо зайшгүй том алхам болсон. Зүгээр нөгөө талдаа гэхээр мэдээж нөгөө хүн учраас бидэрт нийгмийн харилцаа маш хэрэгтэй юм байна. Том хүнч тэр хүүхдэж тэр тусмаа сургуулийн насны хүүхдэд тэр нийгмийн харилцаанд орохгүй байгаа өөрөө маш том одоо хор уршиг болдго юм байна. Тэгээд өнөөдөр хэл ярианы бэрхшээлч одоо бага насны хүүхдэд ихсэж байна. Дээр нь дунд насны ялангуяа 4 5 дахь ангид байсан хүүхдүүд өнөөдөр 6 7 дахь ангид ороод дунд ангийн сурагч болоо шилжилтийн нас руугаа шууд ороод ирж байгаа байхгүй гэртээ байж байгаа. Тэгэхээр ороод ирэхээр нөгөө шилжилтийн насныхаа хүүхдийн одоо учрыг ойлгохгүй тий ингээл хоорондоо муудалцах ч гэдэг юм уу эцэг эхтэйгээ ойл ойлголцох гэдэг ингээд сэтгэл зүйн асуудлууд маш их ихсдэг юм байна. За ахлах ангийн хүүхдүүдэд болохоор жоохон тийм депресд орох байдал ихсэж тийм. Яг үл дэлгэцний ард ингээд хөдөлгөөнгөө суусараад нөгөө хүүхдүүд чинь ад жаргалын гормон ялгардаггүй. Нөгөө нийгэмшээд ингээд бие биентэй харилцаанд ороод биенээ таньдаг тийм ээ. Өөрийгөө одоо хүлээн зөвшөөрүүлдэг, хүндлүүлдэг. Одоо нөгөө Маслоугийн хэрэгцээний пирамид гэж байгаа шүү дээ. Тэрэн дотор аюулгүй байх одоо физиологийн хэрэгцээ хамгийн анхдагч хэрэгцээ хаад дээшигээ хайрлуулдаг, хүндлүүлэх, тийм ээ, бусдыг хүндлэх, одоо өгөх, өөрийгөө одоо олох тэр хэрэгцээнүүд чинь хангахгүй явчихдаг. Тэгээд тэрнээс болоод өнөөдөр бидний одоо энэ сургуульд орж ирээд хамгийн цар тахлын дараагийн шилжилтийн энэ үе хамгийн одоо чухал асуудал бол хүүхдийн болон эцэг эхийн сэтгэл зүйн асуудал. Тэгээ сэтгэл зүйн асуудлыг бид нар шийдэхэд бол бас энэ нөгөө сийл хөтөлбөрөөр нэвтрүүлсэн. Өнөөдөр манай бид нар 3 сэтгэл зүйч ажилд авсан намраас эхлээд бага ангид, дунд ангид, ахлах ангид. Тэгээ энэ сэтгэл зүйчдийн хэрэгцээ үнэхээр хүүхдүүдэд өндөр байна. Тэгээд тэр гэртээ ингээд байгаад тахлаар ингээд бухимддtiin энэ хүмүүс. Тийм ээ. Бухимдаа тэгээ тэрнээс болоод ингээд эцэг эхтэйгээ ойлголцохгүй, найз нөхдөдөө муудалцдаг, захимаар хүртэл муудалцдаг. Одоо нөгөө бидний нөгөө нэг хамарч ажиллах асуудлууд болон өргөн болт юм байна. Тэгэхээр технологи хөгжсөн сайн талтай бид нар хичээлээ одоо зайнаас хүргэхэд одоо юу гэдгийг гинт өвчин гарвал тийм ээ эсвэл ямар нэгэн байдлаар карантинлах магадлал аюу өндөр шүү дээ манай Монголд чинь. Хуучинч ханиадан дээр бид нар карантин тавьсаар л ирсэн. Заавал 2-7 хоног хүүхдүүд гэртээ суудаг байсан. Тэгэхээр тэрийг бол одоо бид нар шууд захимаарч идэх боломжтой давуу тал гараад ирж байгаа.
Гэхдээ нөгөө талдаа бид нар хүүхдүүдэд гүйлэх ёстой, дуулуулах, тийм ээ бүжиглүүлэх, бие биентэй тоглуулах тэр хэрэгцээг нь бол хангах бол зайлшгүй шаардлагатай учраас одоо цаашдаа энэ цар тахлын үед бол энэ балансыг бол алдахгүй барьж явах нь чухал юм байна гэж би бол хувьдаа дүгнсэн. Тэгээ багш нарын хувьд ч гэсэн бас энэ хүндрэлүүдийг бол хэлж байна. Би бол санал нэг байна. Манайх дээр ч гэсэн яг адилхан одоо бид манай байгууллага дээр бол тэгж ярьдаг ковидын ачаар манай багш нар одоо ингээд маш богино хугацаанд маш хурдан Office 365 ашиглаад онлайн хичээлүүдэд тавиад тэгээд хүүхдүүд маань ч одоо хүчээр ирэх юм уу те ингээд энэ хөлбөрлөж за бидний хувьд нэг хэцүү юм бүр нөгөө яг энэ цар тахлын үеэр байгуулагдсан учраас хамгийн хэцүү нөгөө байгууллага хамт олон бүрдэх тэгээд наандчил те бие биенийхээ зан характер давуу тал сул талыг мэдэрч амжаагүй ажил ингээл 2 сарын дараа шууд хөл хорой тавигдсан маш хэцүү байсан яг байгууллага талаасаа бол зүгээр давуу тал нь түрүүний одоогоос хэлснээр маш хурдан яг дижитал хувилбар юу гэдгийг тэгээд хэрвээ жирийн үед одоо хүүхдүүдийг компьютер дээр ингээ онлайн суудаг гэвэл айгүй удаан бараг бүтэн жилийн л ажил болох байсан баг. Тэгэл нөгөө хүчээр өөр ирэхгүй. Асуул тал нь бол ерөөсөө тэр хамааралтай болсон. Одоо хүүхдүүд чинь насандаа яг саяны ярьсан л ингээд энерги илэрхийлэх, гаргах, орилж дуулж, хашгирч, үсэрч харайж, бие биетэйгээ ноцолдож те. Тэгтэл одоо манад ингээд өнгөрсөн 2 жилийнхэн тэр юм ингээд арилаагүй, бүрэн арилаагүй ингээд байсаар байгаа. Хүүхдүүд мөнхийн л ингээд үсэрч харайж ингээд бас нэг талаас аюултай те. Гэхдээ нөгөө талаас тэрийг хорих боломжгүй. Ягаад гэвэл одоо хүүхдүүд анхаарал хэрэгтэй байна. Магадгүй ээж аав нь бүгд ингээд онлайн ажиллаа хийгээл эсвэл төгжрэл хүүхдүүдэд анхаарал тавих тэр боломж улам багасаар хомсоо. Тэгээд хүүхдүүд хаа нэгтгээс хин нэгнээс тэр анхаарлаа хүсэж гин. Тэрийг ойрлж илэрхийлж гин, уйлж илэрхийлж гин, бусд руу халдаж илэрхийлж янз бүрээр илэрхийлж гин. Тэгэхээр би бол энийг бас өмнө нь бол бас харьцангуй тал дээр анхаарал би бас тавьдаггүй байсан. Яг зөвхөн өөрийнхөө л 2 хүүхдээр ажилладаг байсан баг тий. Гэтэл яг одоо ингээд бусад бүх хүүхдүүдийг ажиллахаар нэг тийм тренд гэх юм уу те нэг тийм бас нийтлэг шинжт хэв шинжүүд байна. Тэгээд бас нэг олдмол гэх юм уу эсвэл одоо те гинтийн тийм аутизмын ч юм уу бас янз бүрийн хэв шинжүүд байна. Хүүхдүүд одоо зарим нь одоо ингээд нөгөө хилд орох насандаа юм 5 4 5 насандаа хилд ороогүй ч юм уу те тэр бол миний бодлоор энэ бас нөгөө пандемик цар тахлын хор нөлөө бах гэж бодож байна. Тэгэхээр өмнөх үед байснаас илүүтэйгээр одоо боловсролын салбар маань өөрөө мужил талаасаа тэр сэтгэл зүй талаасаа ч тэр 2 магадгүй 3 дахин ачаалттай байгаа. Гэтэл яг багш нар маань те байгууллагын ажилтнууд маань сэтгэл зүйчд маань энд хэр бэлэн байсан бэ гэвэл бас одоо бас дахиад хүчээр энд ингээд бэлтгэдэж эхэлж байна. Тэгээд боловсролын яамнаас ингээд нөгөө сэтгэл зүйчдийг бэлдэж байгаа нэг давуу талтай. Манай сургууль нөгөө анхнаасаа сэтгэл зүйчтэй байсан. Тэгээд энэ сурагчдын хөгжлийн онцлогоог хийдэг. 1-р ангид нь бол сургууль бэлэн байдлын онцлогоо, 2-оос 8-р ангид хөгжлийн цогц онцлогоо, танин мэдгүй онцлогоо. Тэгээд ахлах ангид нь орохоор нөгөө мэрэгжил сонголтын онцлогоо гэд. Тэгээд тэрнийхээ бас ингээд харьцуултыг жил болго ингээд судалгаа байдлаар аваад үлжээ. Тэгээд тэрийг багш нартаа сургалт ороод хэрхэн одоо ийм хүүхдүүдэд харьцах вэ гэдэг анги өдөрцөн багш нь те танай ангийн хүүхдүүдийн онцлог юм байна. Мэргэжлийн багш нарт нь те энэ ангийн хүүхдүүд ингээд сургалт ороод явж байгаа. Бас тэгээд түрүүний хэлсэнчлэн нөгөө онлайнаар болчоор яг үндсэн төлөвлөсөн ажлууд маань бас тодорхой хэмжээнд бас бит тэр харилцаа багаар ажиллах хүүхдүүд ч ихсэн адилхан те багаар ажиллаад ингээд урлах, гараар хийх одоо бүтээлчээр байх юм тэр юм хязгаарлагдаад яг хуу давуу тал нь тэгээд нөгөө захим руугаа илүү хурдан болж байгаа. Одоо ер нь таблет дээр ажиллуулж чадахгүй хүүхдүүд бол бараг л ховор байх те. Тэрнийх нь яг хуу давуу тал байна. Ер нь тэр нөгөө сэтгэл зүйч айгүй чухал үүрэгтэй юм бэлээ. Тэгээд цаашдаа боловсролын яамын дээр анхаарч байгаад бол их маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ер нь бол манай сургуулийн одоо сэтгэл зүйч бол битүү цагтаа ингээд идэг багш нар ажилтнууд орж ийн хүүхдүүд ч ингээл очирлоо. Тэгэхээр одоо бусад сургуулиуд ч гэсэн ийм үйлчлэгээ боломж нээлттэй байгаасай л гэж хүсэж байна. Яг манай санхүүгийн эзгийн их сургуулийн хувьд гэвэл энэ онлайн тийм захим сургалтанд бол бүр энэ цар тахлаас өмнөөс эхлээд нэлээд одоо янз бүрийн оролдлого хийж эхэлсэн юм. Бид нэр одоо манай сургуулийн захирал Батчааргал гэдэг одоо миний найз доктор маань ухаалаг захим сургалтын төв гэж байгуулад тэгээд одоо тэр манай дээр хэрэгжиж байгаа хамтарсан хөтөлбөр тэр олон улсын хөтөлбөрүүдэд одоо энэ Азийн бусад орноос тийм одоо хуучин зүйл толгойд улсын бүрэлдэхүүнд байсан энэ Киргиз, Тува одоо юу гэдгийг энэ бусад орноос хүүхдүүд онлайнаар одоо суралцах боломжийг хангахын тулд
бид нар оролдож нэлээд ажиллаж исэн байхгүй юу. Тэгээд энэ цахим сургалтыг ердийн сургалттай, уламжлалт сургалттай бараг адилхан хэмжээнд үр дүнтэй болгох шаардлага байна. Тэгээд тэрний тулд бол энэ цахим сургалтынхаа технологиг их сайн бодох хэрэгтэй байл. Тэгээд хүн чинь бол цахимаар хичээл хийхдээ нэг тийм одоо бүтэн цаг 30 минут ингээл хамаг анхаарлаа төвлөрүүлээд суугаад чадахгүй хүүхдийн тухай тэгвэл ялангуяа бага насны хүүхдэр бүр хөндрөлтэй. Тийм учраас гол онцлог лекцийг бол нэг 15 минутанд багтааж өгөөд тэгээ оюутнуудад нөгөө сурах хэвээр, унших хэвээр, судлах хэвээр материалыг маш сайн өгөөд тэрний дараа нөгөө нэг дискшн хийдэг нөгөө харилцан ярилцдаг тэр чат рүүм интернет бий болгож өгөөд тэгээд тэрийгээр одоо оюутнууд хоорондоо ярилцсан тэрэнд нь даашаа одоо багш нарын зүгээс эсвэл туслах багш ч юм оролцоод ингээд тэр хилцүүлгийг нь хөтлөөд явдаг тийм юм ин хийж өгөө. Тэгээ одоо бие даалтын ажлуудыг хийгээд тэрийгээ буцаад онлайнаар нөгөө өгдөг. Тэрийг багш одоо тохоо бүрд нь үнэлж дүгнэдэг гэх мэт юм 6-7 үе шатыг дамжуулаад энийг ингээд сайн боловсронгуй болгоод тэр одоо өөрийн гэсэн платформтой ингээд явах юм бол энэ цахим сургалт бол ердийн сургалтаас дутхааргүй үр дүнтэй сайн явах боломжтой гэдэг нь бол харагдаад байгаа. Америкт одоо Phoenix их сургууль эдэргээд бүрэн одоо цахим хэлбэр шилжсэн тийм одоо сургуулиуд байгаа шүү дээ. За тэгээд одоо бид нар сүүлийн үед бол ерөөсөө тийм бүрэн хэмжээний онлайнаар суралцдаг тийм virtual mic-ийн тийм хөтөлбөрийг бас боловсруулад хэд хэдэн модултай. Тэрийгээр ингээд одоо оюутнуудаа энийг хүргэх талаар ингээд зорио явж байна л да. Тэгэхээр энэ бол шинэ хэлбэр юм, шинэ зүйл юм. Энийг илүү их боловсронгуй болгох хэрэгтэй юм. Одоо хүүхдүүд нөгөө хамт ингээд сурж байгаагаас дутхааргүй тийм л одоо орчин нөхцөл тийм процедур технологи бий болох хэрэгтэй байна гэж ингэж харж байгаа. Жишээлбэл миний өөрийн хувийн практикаар ингээд одоо өвөр Монголоос оюутан одоо онлайнаар доктор хамгаалж байна тийм ээ. Бид нар бол тийм. Тэгээд хятад чинь бол одоо Teams энэ одоо ашиглагдахгүй тийм. Google байхгүй. Тэгээ одоо Zoom ч юм уу, Woo ч юм уу арай өөр програмаар одоо харилцах хэрэгтэй болж шүү дээ тийм ээ. Энэ өнгөрсөн 4 сараас 7 сарын хооронд Нүүбийн их сургууль гээд дотроо 10 хэдэн коллеж хүрээлэнтэй том их сургууль байдгийг. Тэрний доктортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийнх нь намайг одоо онлайнаар хичээл заалгуулсан. Би байгаль орчны статистик болон судалгааны арга зүй гэдэг хичээлийг нэг 11 мастер докторийн оюутнуудад бүтэн семестрийн турш англи хэл дээр онлайнаар заалаа л да. Бас их хүндий байл. Яг одоо хүн өөрөө ингээд хичээл заах чинь бол маш их бэлтгэх хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэр онлайнаар лекц бэлдээд бүх одоо унших судлах материалуудын жагсаалтыг гаргаж өгөөд тэгээд тэр тим маягаар энэ хичээл тэгтээ хамжилттай явсан. Одоо дэлхийн бараг өнцөг болонд тартсан 11 оюутан. Тэн дотор бас нэг Монгол докторийн оюутан бас байгаамаа. Тэгээд энэ хичээл маань амжилттай өрлөлтөд болсон. Энээс зүгээр би юу ойлгож авах гэхээр энэ онлайн сургалтын дээр багшч дээр оюутнууд дээр маш их ажиллах хэрэгтэй байна. Бараг одоо жирийн нөгөө хуучин уламжлалтныг лекц уншаа гардаг байсан бол тэрнээс илүү их ажиллагаа шаардлагатай байна. Шал өөр технологи юм байна тийм ээ. Тэгээ энэний тэр технологийн давуу талыг ашиглах тал дээр одоо бид нар багш нараа сургууль хүмүүс илэрчээд их ажиллах хэрэгтэй байна гэдг нь бол харагдаж байгаа юм тийм. Ийм одоо бас жишээ байлаа. Би бас нэмж хэлэхэд энэ одоо нэг сургуулиудын эцэг эхийн хурал уулзалтыг хийдэг штеп. Энэ захим одоо шилжснээс хойш тэр хурал бол айгу үр дүнтэй болсон. Яа тэгвэл нэг эрт бүрдэхгүй хаяа. Тэр ирж ийн ирэхгүй байх бөглөрөөд байна. Машины зогсоол олдохгүй нэг манай бат чинь тий. Тэр гол асуудал нь тэр шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар ингээд 500 эцэгхээс суулгаж байгаа сургалт хийсэн болох хэмжээний болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөрөө маш том давуу тал. Тэгээд энэ соёл бас сууж байна. За одоо ийм захим хуралтай шүү. Ингээд гоё сэтгэл зүйч яриа байна. Дараа нь энэ багш нар ярина гэдэг. Тэгэхээр тэр өөрөө бас их үр дүнтэй юм билээ. Тэгээд бас хамаагүй үр дүнтэй санагдав. Тэгээд би өөрөө тэгээд заавал ангиудаар ороод хурал руу яваад тахгүй. Нэг зэрэг ингээд эцэгтэй харьцчихдаг тийм ээ. Тэр бол өөрөө маш үр дүнтэй. Тэгвэл ер нь энэ нөгөө оюутнууд те ялангуяа дээд сургуулийн эсвэл мэрэгжлийн боловсролд энэ бас мэрэгжил дээшлүүлэх боловсролд бас айгүй хэрэгтэй те. Одоо бид нар ингээл ажиллаад тарчил гэртээ очиогоотаа бүгдлэрхгүйгээр шууд одоо ингээд мэржлээ дэвшлүүлээд хичээл амд суучих боломжтой болчихж байгаа байхгүй. Бид нар одоо энэ хөл хорионы үед чинь энэ 21 оны 20 оны 12 сараас 21 он гараад бид нар бас нэг дээд боловсролын хөгжлийн академи гээд
эдэн найз эрдэмтэд ингээд нийлээд байгуулсан байгаа л да. Тэгээ тэрнийхээ хүрээнд энэ боловсролын хуулиудад ямар өөрчлөлт оруулах уу, ямар шинжил хийх үү гэд нэлээд олон тийм цуврал вебинарууд хийлээ л дээ онлайнаар. Тэгэхээр тэр чинь одоо нэг вебинарт л жишээлбэл 300 хүн орж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ онлайн энэ одоо технологи бол айгүй их боломжтой. Одоо сүүлийн тэр нэг клуб хаус гэдээ бас одоо бараг хэдэн зугаараа хүмүүс оролцоод ингээд. Тэгээ эн чинь бол мэдээлэл асар богино хугацаанд маш олон хүнд хүргэх ийм боломжтой технологи байгаа учраас тиймэрхүү одоо онлайн хэлцүүдийг тийм семинар, тийм юмд бол бас их чухал юм байна гэж ингэж хараад байгаа. Тэгээ энэ засгийн газар одоо цахим яам гэж байгуулъя гэд тэгээд энэ асуудалд анхаарал тавьж байгаа нь бас зөв зүйтэй гэж ингэж харагдаж байгаа. Энд чи одоо Монгол улс чинь хаач байсан одоо хүнд бол хэрэгтэй мэдээллийг маш хурдан хугацаанд хүргэх бас боломж байна шүү дээ. Миний нэг баярлж явж байгаа зүйл талархуу штэ ч юм уу тий зүйл нэг манай салбарын маань онцлог айгүй их нөгөө ийм онлайн цахим хичээл сургалт үнгүү байгаа. Тэгээд энэ нөгөө одоо жишээ нь ангаах ч юм өөр салбар бол заавал нөгөө жилийнхаа төлбөрийг төлдөг ч юм уу тэгж явдаг. Гэтэл боловсролын салбар, боловсролын гэсэн нөгөө гэрчлэлт юм уу хаягтай байх юм бол вебсайт одоо энэ нөгөө Google, Microsoft Office дээр бүгд нөгөө дээрээс нь хаан академи тэргээд одоо Edutopia гэдэг ресурс айгүй ихтэй, нөөц бололцоо айгүй ихтэй. Тэр нь энэ захим одоо сургалтыг үргэлжлүүлэхэд айгүй бараг л бэлэн сургалтын хөтөлбөр байна. Бараг тэнд багш байна. Тэгээд магадгүй одоо баг хүүхдүүд маань биднээс төрүүлээд онлайнаараа юмнуудыг айгүй хурдан сураад байгаа нь бас их авааштай. Тэгээд манай сургуулиуд бол бараг ер нь яваандаа энэ захимаа айгүй гайгүй хөгжүүлээд анги танхимыг бас суллаад дунд ахлах ангийнхныгаа ер нь захимаар илүү нөгөө яг гол онлын даалгавар хичээлүүдээ өгөөд яг биеэр багаараа хийх юмнуудын сургууль дээр ажиллуулах тийм бас бодлого. Ер нь одоо энэ баг new norm те шинэ нормал одоо юм болчиход байгаа учраас тиймэрхүү нэг юм алсын бодлого дунд хугацааны бодлого ч юм уу тийм бас боловсруулах гайл явж байгаа. Тэгэхээр ер нь бол хуучин шигэ байхгүй юм шиг байна тийм ээ ер нь цааш тэгээ контентоо их чанартай бэлдэх хэрэгтэй болчиход байгаа тийм. Одоо зүгээр ингээд камер тавьчаа самбар дээр багш заагаад тахаар тэрийг тэхэм хичээс хүрч болохгүй болчиход байгаа. Тэгээ бүгд болгонд компьютер ямар контентуудыг хүргэх гэж байгаа юм те. Гол нь юу юм те. Оюутан ч бас тэр болгон бүгдийг мэдэхгүй шүү дээ. Баахан материал байна. Энэ юуг нь гол анхаарах юм юунд нь яхсан. Энэ бүхнийг нь тайлбар зөв хэрэгтэй байхгүй. Тэгжээж маань тий. Тэгжээж энэ маань их үр дүнтэй болох хэрэгтэй л да. Тэгтээ яг хуу нэг сул тал нь юу гэхээр нөгөө боловсролын тэгш ирэх гээд нэг юм яригдаад байгаа шүү дээ. Айл болгоны хүүхд компьютергүй, таблетгүй байгаа. Тэр тал дээр нь одоо яах ёстой. Тэр бас надад их сэтгэл хөдлөлсөн шүү дээ. Одоо жишээлбэл хүүхдүүд ганцаардсан захимын. Тэгэхээр бид нар одоо ингээд өдөр болгон хичээлдээ ороод багштайгаа харилцаад байсан учраас дээр нь сэтгэл зүйчид нийгмийн ажилтнууд хүртэл гэртээ за одоо тогтоо ингэж харьцсан шүү тий. Гал усны аюул ингэн хаалгаж нь танихгүй тогшуулж яагаалахгүй гэдэг хичээлийн нүртэ орчиж байгаа байхгүй. Гэтэл одоо тухайн үед юу гэдгийг компьютергүй тий одоо ингээд цахим хичээл явдггүй зүгээр теле хичээл үзчихсэн хүүхдүүд бол би бас нэлээд хүнд байдалтэйсэн байх гэж бодоод байна. Тэгэхээр амьд харилцаа цахимаар ч гэсэн бас яваад идэг. Гэтэл теле хичээл бол зөвхөн нэг чигтээ харилцаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол цаашдаа ингээд яг тэр хүүхд болгоныг одоо тэр цахим юу оруулдаг л технологи руу оруулах юмыг одоо манай улс баримтлах хэрэгтэй. Тэгээ наад утсан дээр хичээлийг бол одоо хэцүү байхгүй. Тэгээ таблетын үдэл хэцүү бол ядаж нэг ингийн хэрэгцээ байж байгаа. Утсан дээр нөгөө хөвчлэн ээж аамнаар тэгж байгаа ш таблетын компьютер байхгүй байх. Айл одоо 4 хүүхэд байгаа. 4 хүүхэд бас хэцүү тий. Нэг нь уцаар, нэг нь компьютераар, нэг нь телевизээр харна гэдэг ингээд ийм болчихж байгаа. Тэгэл интернетийн хурдан гүйцэхгүй айл өрөөндөө оршгүй. Яг хоо тал тийшээ харцгаад ээж нь хичээлээ заагаад тэгээ нөгөө хүүхдүүд нь хичээлээ хийгээд ингээд ийм байдалтай өнгөрсөн ш тийм. Ер нь хэцүү хөндлөр одоо миний хувийн одоо ихтгэл үнэмшил болсон нэг зүйл бол энэ бос орн ч гэсэн тэгж үзэж байгаа. Боловсрал гэдэг бол зөвхөн хувийн хэрэглээний зүйл биш ээ. Ганцхан хүн юм сураад ингээд одоо өөрөө болчихно гэж байгаа юм биш ээ. Энд чинь бол бүх нийтийн даяарсан нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн гэж үзэх үзэл бол дэлхийн нийтээр одоо их тов тодорхой болж байна. Дөнгөж саяхан одоо ЮНЕСКО-гоос айгүй том тайлан гаргалаа. Яг энэ чиглэлээр. Тэгээ зах зээлийн эдийн засгийн үед одоо боловсрал эзэмших тэгш боломжийг одоо иргэддээ бүрдүүлэх нь бол засгийн газрын үүрэг байдаг. Хүн болоод боловсралаар ялгагдахаас биш өөр юмар ялгахдахгүй. Өндөр нам тарган туранхай яс юу гэдгийг тийм ээ.
Тэгэхээр боловсролыг эзэмших тэр тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо миний бодлоор бол тэр саяны хүүхдүүдэд одоо хөл хорионы үед чинь онлайнаар сурж явах чинь яг тэр одоо таблет дутаад байгаа, компьютер дутаад байгаа тэр хүүхдүүдэд тэр ямиг нь хангаж өгөх тал дээр бол тусгаалны хөтөлбөр боловсруулаад засгийн газар анхаарал явах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс бол одоо тэр хүүхдийн мөнгө гэж нэг 100,000 төгрөг өглөө тэр нь ч одоо хүүхдээ хүрээч үгүй ч юу энэ цахилгаан дулааны мөнгө гэдэг энэ яг ард иргэдэд хэрэгтэй л дээ. Зүгээр боловсролын тухайд миний яг хувийн бодлоор бол энэ сар тахлын хөл орой энэс болж хамгийн их хохирж байгаа хүмүүс бол хүүхдүүд. Эдний боловсрал одоо доголдох тийм ээ авах ёстой одоо боловсролынхаа үйлчлэгээ бүрэн хэмжээгээр авч чадахгүй байх. Энийний хор нөлөө нь олон жилийн дараа гарахаас өнөө маргааштай гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ингэж манай боловсролын яамч тэр засгийн газарч тэр анхаарад ингээд энэ тал дээр нь тэр дутагдж байгаа зүйлүүдийг нь гүйцээж өгөх тал дээр бол тусгаал нь анхаармаар санагдаад байгаа байхгүй. Энэ бол их чухал асуудал гэж би бол хавьдаа бодож байгаа. Тийм. Боловсролын оноос дараагийн 3-аас одоо 5 жилийн хугацаанд одоо энэ цар тахлын үед үүссэн боловсролын хоцрогдол интернет одоо дижитал одоо шилжилттэй одоо тулгамдаад асуудлуудыг шийдэх тал дээрээс анхаарч ажиллана гэж ярьжсэн тийм. Ер нь яванда өнөөдрийн сэдвтэй буцаад холбох юм бол олон улсын боловсролт тийм. Манай Монголын байгууллагууд за багш нар одоо ажилчид за тэгээ дээрэс нь цаашаа бид нар сурагчтай ерөнхийдөө хэр бэлдэж байгаа гэж хардаг. Энэ дээр бол мэдээж гадны оюутан одоо чинь Монголд ирж сурахаар бол санхүү эдийн засгийн сургуулийн хувьд жишээ нь бүсийн оюутнууд ирж сурч ингээд бид нар сургалтын хөтөлбөрөө яаж бэлдэж байгаа одоо сурагчид Монголд ирээд амьдрахад тэр сурагчдын амьдралын орчинд нь хэрхэн одоо туслах одоо олон улсын оюутны хилцс гэдэг ч юм уу хөтөлбөр одоо байгууллагын зүгээс тэгээ дээрэс нь бас одоо багш нар өөрсдөө бас нэлээд олон улсад мэдлэгтэй байж явах багш солилцооны чиглэлэр ч юм уу салбар маань ерөнхийдөө ямар чиглэлээр өөрсдөө хөгжүүлэх зорилготой юун дээр анхаарах хэрэгтэй гэж ерөнхийдөө боддог. Би болохоор энэ дээрээс бодоод байгаа нь болохоор сурагч нартай нөгөө нэг барууны боловсрал айгүй ингээд барууны боловсролын хэлбэр айгүйх түгээд дэлхийд тэр чигээр энэ боловсролын системийг авч ажиллаад хараа одоо хүүхдүүдэд бүтээлцэтгэх creative thinking гэлтэй эсвэл нөгөө багаараа хамтарч ажиллах гэл та түрүү ярьж айгүй олон чадрууд бас хэрэг болдог те. Тэгэхээр яг манай одоогийн боловсролын системийн нэг нь хүүхдүүдэд өгч чадчих байгаа юм болов уу? Яг зөв багшаас хамаарат байгаа л да тий. Миний хувьд бол хэлэх зүйл бол юу вэ нөхөр одоо дээд боловсролын тухайлбал тийм ээ. Монголын дээд боловсрол одоо маш тийм олон улсын шин чанартай болмоор байгаа байхгүй юу тий. Жишээлбэл олон улсын магадлалын итгэмжил тэгээд одоо энэ нөгөө нэг Times Higher Education, QS гэдэг юм уу энэ шилдэг их сургуулиудыг эрен бэлдэг ийм системүүд байгаа байхгүй юу. Одоо QS гэдэг бол энэ баг Аз дэлхийд даяар ингээд хамарсан ийм систем байна. Энэ чинь бол сургуулиудыг одоо чанараар нь ингээ хаана явж гэнэ хэддүгээрт нь явж гэнэ гэдэг ингээд яах нь шүү дээ тий. Одоо Монголын одоо боловсролын талаар баримтлах төрийн бодлого гэдэг 2015 онд их хурлаар баталсан бодлого дээр 2024 онд гэхэд Монголын 4 одоо сургуулийг Азийн шилдэг 100 сургуулийн нэг нь болгоно гэдэг ингээд заасан байдаг. Гэтэл яг энэ тал руу тодорхой тийм алхам бас хийгдэж өгөхгүй л байна л да. Тэр жишээлбэл QS-ийн нэг шалгуур үзүүлэлтүүдийн дотор танай сургуульд байгаа гадаад оюутны хувийн зин хэд вэ? Танай сургуульд ажиллаж байгаа гадаад багш нарын хувийн зин хэд вэ? Ийм юмнууд байдаг байхгүй юу? Одоо QS-ийн шалгуурын Times Higher Education мөн адилхан. Энэ бол нөгөө Английн систем байхгүй Times Higher Education. US News and World Report гэх юм бол Америкийн сургуулиудыг эрен бэлдэг ийм систем байна. Тэгээ манайх бол одоо нөгөө Шанхай системийг харж байгаа, QS-ийг харж байгаа. Энэ дотор тавигдж байгаа шаардлага бол ерөөсөө ихтэй сургууль ялангуяа энэ гадаад багш нарыг ажилуулдаг, гадаад оюутныг одоо эсвэлдэг. За өөрийнх нь оюутнууд нь ч гэсэн гадаадын одоо хамтарч ажиллаж байгаа, түншлж байгаа их сургуулиудаас хичээл авч үздэг. Ийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яах чаргагүй одоо бид нар их сургуулиуд, Монголын сургуулиуд анхаарах хэрэгтэй байгаа. Дээрээс нь бол одоо багш нараа маш их хөгжүүлэх хэрэгтэй. Англи хэл дээр хичээл үздэг болох хэрэгтэй. Англи хэл дээр зөвхөн монгол хэл дээр биш тийм ээ. Тэгээд одоо энэ чинь нээлттэй боловсролын концепц бас нэлээд сүүлийн үед газар аваад одоо олон томоохон их сургуулиуд жишээ нь Harvard их сургууль энэ төргээд үн төлбөргүй нээлттэй хичээлүүд ингээд цаанч тавьчихдаг шүү дээ.
Тэрийг авчраад ингээд үзүүлэн ихээр хэлний бэрхшээл гардаг тийм ээ. Тэгээ энэ чинь бол ингээд бүр даасан миний одоо саналаар болдог болвол энэ Монгол улс хөгжихийн тулд бол судалгаа шинжилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Түрүүн дээр судалгаа гэдэг бол аюулгүй чухал тийм ээ. Судалгаа шинжилгээний хэл бол англи хэл юм тийм ээ. Тэгээ ийм учраас энэ одоо академик орчин, ихтэй сургууль, мэрэгжлийн боловсрол, дунд сургууль, сургуулийн өмнөх боловсролын төвшин төрөл одоо манай эцэг эхчүүд хүүхдүүдтэй хэлтэй устай болохыг хүсэж штэ. Тэгэхээр энэ дээр нь бол анхаараа төр засгаас дэмжиж энэ англи хэлийг одоо аль бие усны хоёр дахь хэл болгоо тийм монгол хэлнээс гадна одоо гадаадын хувьд бол гадаад хэлний хувьд анхны хэл нь гээд ингээд энийг нэлээд тийм өргөн хүрээтэй одоо оруулж өгөх юм бол их үр дүнтэй болох байх гэж би бодоод байгаа. Би ингээ харж байхад хүүхдүүд ер нь оюутан болоод тийм ээ бакалавра ер нь бакалаврын нөө магистрын ер нь гадаад оронд явж хийх их үр дүнтэй юм. Яг л тэр хувь хүний хувьд маш их үнэтэй нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёрдугаар тэр хүний одоо аливаа зүйлийг үзэл ингээд өөрчлөгдөөд өрөөчөөд тий. Тэгээ эргэж ирээд тэр хүн одоо улс их орондоо илүү их зүйлийг өөрчлөх тийм боломжтой болчихдог. Тэгээд одоо нөгөө юу л нэг гэр дотор амьдрал гэрийнхаа үрээгээр сэтгээд идэг. Уулын орой дээр гарвал тэр нутгийн хэмжээр сэтгэнэ гэдэг шиг тий. Тэгэхээр бид нар нөгөө тэр хараагаа өргөжүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэхийн тулд яалтчгүй хэл хэрэгтэй. Гадаадд үр дүнтэй сурахын тулд тэрж ойлгоод яриад бичих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр ингээд за хувийн сургуулиуд бол ингээд багаас нь үзэж болоод гэтэл улсын сургуулийг болохоор 5 дугаар ангиасыг хорчиж байгаа байхгүй. Тэгээд 5 дугаар ангиас үзэхдээ одоо өстой жинхэнэ нөгөө монголиш, инглиш гэдэг юм чинь ингээд хойлоод авчиад үзэлчдэг. Арга зүй муутай. Дээр нь яг тэр одоо хэл зааж байгаа багш нар өөрөө ерөөсөө л нэгдүгээр курстээ ороод англи хэлний багшийн мэргэжил эзэмшил тэндээ англи хэл үзсэн. Тийм ээ. Эсвэл ерөнхий улсрлын одоо англи хэлтэй ингээл ийм л улсууд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс маань хүүхдүүдэд яг одоо тэр native speaker-ийн хэмжээнд зааж чадахгүй болчихно. Тэгэл одоо нүцээр агаал дуустдаг. Хоёрдугаарт үзэх хөстэй нөгөө цаг хугацаанд хоцорч үзэж эхэлдэг. Тэгээд арга зүй нь болтгоо, хөтөлбөр нь болтгоо. Тэрнээс болоод өнөөдөр одоо англи хэлийг насаараа сурч. Тийм ээ. Насаараа сураад идэг болж өгдөггүй. Гэтэл одоо би бол жишээл нэг нүүбд ажиллаж исэн UNDP-д те. Тэгэл тэр орчинд орж ээж миний хэл сайжирч байгаа байхгүй. Ялгааг бол сургуульдаа сураад л дээд сургууль сураад л ингээл насаараа сураа явсан. Тэгэхээр нэгдүгээр бид нар тэр багш нараа маш сайн бэлдээд хөтөлбөрөө их сайн болох хэрэгтэй баг. Тэгээд тэр үзэх насыг бол ер нь илүү эрт болгосон дээртэй. Нилээ эрт яг тэр тархины уян хатан байх үед нь үзүүлээд эхлэх хэрэгтэй. Тэгээ багш нараа ингээд бас гадагшаа одоо хэлний нөгөө нэг богинохон мөртлөө очиод ерөөсөн монголоор ярих боломжгүй те. Филиппин рүү яхийн. Тэр газар л бүр вакуум сургалт руу явуулах хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол би бас ингэж нэг боддог юм. Яг ер нь бол одоо ярианы хэл энтриг бол хүмүүс их амархан ингээд ойр зүрийн ярианы хэлтэй болчиход байгаа юм л да. Тэгвэл гадаад оронд тэгээ амжилтаа сурах, тэгээд олон улсын байгууллагуудад ажиллах энэ бүх зүйл дээр бол нөгөө academic writing буюу одоо англи хэлний бичгийн англи хэл гэдэг юм их хэрэгтэй байна. Энэ олон улсын хөтөлбөрийн орж иж байгаагийн чинь нэг сайн тал нь зөвхөн ярианы хэлнээс гадна тэр бичгийн англи хэлний чадвар их сайжрах юм аа гэж ингэж хараад байгаа байхгүй юу? Тэгхийн бол тэр хүүхд маань одоо их сайн сурах боломжтой болно. Бид нар түрүү ярьлаа шүү дээ. Одоо магистрийн хөтөлбөрч байна уу, докторийн хөтөлбөрч байна уу? Маш их зүйл уншин, тэрнээс гадна маш их юм бичнэ англи хэл дээр. Судалгаа хийн. Тэгээд тэр бичсэн зүгээр юм хоолж бичнэ гэж шийдэж байхгүй шүү дээ тэр чинь тийм. Тэгээд энэ чинь бол жинхэнэ одоо хэллийг сурж байгаа хэрэг шүү дээ. Одоо докторт одоо нэг хичээлд орохын тулд 200 хуудас унших бол наад захын асуудал. Нэг хичээл дээр л нэг улирлын эхэнд нэг 10 хуудас, улирлын дунд нэг 20 хуудас, улирлын эцэстний 30 хуудас одоо англи хэл дээр бичнэ тий. Тэр чинь бол юмыг маш тодорхой ингэж одоо бичиж сурна тий. Энэ бол одоо хүн болгоны одоо эзэмшиж чадахгүй байгаа хүн болгонд хэрэгтэй ийм чухал чадвар гэж ингэж хараад байгаа тий. Энийг л одоо энэ олон улсын хөтөлбөрүүдийн хүчээр тийм ээ. Тэгээ одоо ингээд энийг одоо тэр хүүхдүүдийг багаас нь англи хэл заахаас гадна бас бичгийн чадварыг ингээд анхаарад ингээд явах юм бол одоо болохгүй юм юу байхад тийм ээ. Миний бодлоор миний ажигласнаар бүх юм багш нар зангиддаг юм л ялангуяа боловсролын байгууллага бол тэгээд багш нарыг бүр залуугаас нь багш нарын мэргэжлийг нэгдүгээрт үн цэнтэй болох хэрэгтэй байна. Цалин урамшууллаас эхсүүлээ нийгмийн халамж те нөхцөл дээрэс нь нөгөө залуучууд ингээд
гадаад хэлтэй болчоор түрүүний одоо хоёр зочны маань ярьснаар ингээд нөгөө хамгийн том бэрхшээл нь хэл байгаа, хэлний барьер. Тэгтэл гадаад хэлтэй болцнууд нь багш мэргэжлийг сонгохгүй өөр одоо бизнес эдийн засаг юу гэдэг те илүү сонирхолтой гэх юм уу те эсвэл багш мэргэжлийг сонгохгүй байгаа учраас тэр нөгөө хүний нөөц ур чадвар авиас маань өөр салбарууд руу ингээд brain drain болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө бодлогоор энэ багш нарын хүний нөөцийг одоо сургалтанд хамруулж жишээ нь Cambridge болохоор нөгөө PDQ professional development qualifications гэдэг багш нарыг ингээд нөгөө эхний удаагийн сургалт давтан сургалт бүр гүнзгий одоо энэ Cambridge-ийн туршлагатай багш нар ингээд англиар сургалтанд явуулдаг. Бүр заримдаа face to face гэдэг нөгөө хамгийн ойрын салбар сургуульд очиод жишээ нь Бээжин ч юм уу Лондон руу сургалтанд явуулаад ингээд сайжруулдаг тийм байгаа. Цар тахлын одоо сул тал нь тэр юу гэхээр тийх боломжгүй хөвчлэн онлайнаар хийх юм уу туслагдсан байгаа. Тэгээд энэ тал дээр бол багш мэргэжлийг хүмүүс сонгодог болоосоо л гэж маш их хүсэж байгаа. Давуу тал маш их тэгээ өгөөжтэй энэ ирээдүйд оруулж байгаа хувь нэмэр талаасаа ч гэсэн тийм. Нөгөөтэйгөр нөгөө солилцооны хөтөлбөр гэдэг та сая ирсэнтэй тэр бол бас их өгөөжтэй байдаг. Тэгээд нөгөө Суси, Flexi төр хөтөлбөрүүд байгаа штэ. Flex нь болохоор ахлах сургуулийнх нь Суси бакалаврын түвшний сурагчдын энэ бол маш үнцэнтэй байхгүй. Одоо би болохоор 3 дугаар курстэй нөгөө Япон руу анх удаа оюутан солилцоогоор мөсийн солилцоогоор явж исэн. Тэгээд Японд тэгтээ англи хэлээр ордог их сургууль байсан. Тэгэхэд би яг гадаадад яг дээд боловсрал ямар төвшөнд явдсан бэ гэдээ анх удаа мэдэрсэн. Тэгээд тэр нөгөө бүтэн туршлага experience маань өөртөө миний үед бас энэ нөгөө Fulbright-аас тутахааргүй их үнцийн орсон. Ялангуяа анхны одоо тэр дээд боловсрал мэдэрсэн гадаад гэдгээрээ маш өөр ертөнц хийсэн. Яг энэ нөгөө сайн нийлсэн юмнуудын зах тухаас мэдэрч эхлэв. Тэгээд нэгэн жил учраас ингээд дөнгөж уучраа олж идэл хугацаанд дуусан гот явах болчдөг. Тэгээд яг хоо чамлахааргүй маш их үнцэнтэй. Тэгээд энд одоо би болгосон тэр community хамт олон найз нөхөд бол одоо насан турш их байдаг. Яг хоо ер нь бол би чинь судалж үзсэн. Одоо ахлах сургууль дээр юм улирлын юм уу хагас жилийн солилцооны хөтөлбөр байвал яах вэ гэвэл тэгээд хамгийн түрүүнд энэ Малайзийн Sunway гэдэг нэг групп байгаа боловсролын бүр цэцэрлэгээс эхлээд дээд боловсрол хүртэл юм юутай холбоо бариад гих мэтлэн нөгөө хамтын ажиллагааг эхлүүлж байгаа. Ковидын сул талаар бас ингээд энийг хэрэгжүүлэх гэхээр хил ус хаалттай. Тэгээд нөгөө цаад газар маань одоо хил усны тодорхой гихмжлийн цаад бэрхшээл маш их байна. Гэхдээ яг хуу боломжгүй биш. Маш их боломжтой. Хамгийн хэцүү нь юу гэхээр нөгөө хүний амь нас хариуцаа явж байгаа болохоор асар өндөр хариуцлагатай юм. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагч гэвэл ахлах ангиас дээш иймэрхүү юм хэрэгжүүлэхгүй бол нөгөө өөрийгөө удирдах хянах чадвар төвшөнд хүрээгүй байгаа баг дунд ангийнхан бол бас хэцүү юм байлээ. Гэтэ ер нь цаашдаа бас сургуулиуд маань ийм болоосоо гэж хүсэж байгаа. Нэг boarding school гэх мэтлэн явдаг шүү дээ. Тэгэхээр тийм юм бас айгүй хувь нэмэртэй байдаг шүү. Тэгээд бусад хувийн сургуулиудын удирдлагууд үзчихвэл бас юм хэрэгжүүлэл хамтдаа хийх сонирхол байна. Яг сургуулиуд бас нөгөө айгүй их загвар нүүб зохион байгуулдаг. Model United Nations гэдэг. Тэр өөр маш үр дүнтэй байдаг. Тэгээд тэнд одоо Монгол зохион байгуулагдсан ч тэр гадаад зохион байгуулагдсан ч тэр тэнд орохоор маш өргөн хүрээний сэдвэр нэлээд өндөр түвшний англи хэллийг судалгаатаагаар ингээд тэр хуралд оролцдог байхгүй. Тэгээд манай хүүхдүүд Бээжинд Харвардын загвар нүүбийн хуралдны 2 удаа оролцоод 3 дахьт нь явж чадаагүй цар тахал эхэлсэн. Тэгээд тэр 2 удаагийн оролцоод тэр чинь одоо нэг 7 хоног л явж байгаа шүү дээ. 7 хоног зүгээр Бээжин орчод ирэхдээ л хүүхд шал өөр болдог. Тийм учраас бид нар аль болохоор ингээд боломж байвал тийм ээ газар орныг үзүүлдэг, улс орнуудын оюутнууд хүүхдүүдтэй ингээ холилдуулдаг тий. Тэр юм бол хүүхдэд бол асар өөр нөлөөтэй. Тэгээд дээр нь би бас одоо энэ ихтэй сургуулиудыг жоохон өөрчлөлтөөсэй гэж бодоод тийм. Түрүүн Сүхбаатар доктор бүр яг тэрийг олоо хэлчихэж байгаа байхгүй. Өнөөдөр бид нар ингээл ахлах сургуульд аягүй гоё хөгжүүлээл, хой үний хөгжил гээл тий. Ингээл хил усын сайхан заагаал ингээл ороод хүүхд тулган гадаад явж чадахгүй. Тэгэхээр нөгөө тодорхой хэсэг нь Монголдо үлдэж сурах хэрэгтэй тэр хүүхдүүд тий. Тэр муйста, шүтиста, санхүү эдийн засагта. Тэгээд орохлоор шал өөр ертөнц зогтчихж байгаа байхгүй. Нөгөө хүүхдийн тэр нөгөө ахлах сургуульд ийм гоё өнгөтэй байсан амьдрал дээд сургуульд ороо шал өөр болчдөг. Багш нарын одоо харилцаа хандлага нь болтгүй юм уу тий. Тэгэл тэр хүүхдүүдийг одоо тэр сургуульд ороход нийгэмшүүлэх тэр юм нь ерөөсөй байхгүй. Тэгэл ороод ерөөсөй хаягддаг. Өнөөдөр нилээд хүүхдийг жилийн чөлөө авчиж байгаа байхгүй. Чи яах чаа ингэ тэгэхээр би гадаад л ямар байна гэж. Гэхдээ яагаад гадаад явах гэдэг вэ? Яагаад гэвэл тэр хүүхдүүд өөр орчин, өөр харилцааг хүсээд байна тий. Тэр ингээд тэр өөрсдийн амьдрал баялаг байгаас гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ямыг өнөөдөр ихтэй сургуулиуд өгдөг болохгүй бол бид нар ингээл хүүхдүүдэд дундаас нь алтаад байгаа байхгүй.
Тэгээ нөгөө хэд нь явж чадахгүй хүмүүс зөндөө тэгэл хийцгүүрэл явж гин тий. Бид нар өнөөдөр залуучуудаа дэмжихгүй бол залуучуудын орон бийжээж тэр залуучууд хүүхдүүдэд дэмжихгүйгээр өнөөдөр ингээд хичнээн том бодлого яриад нэмэргүй болчиход байгаа байхгүй. Тэгээ сая тэр логарифмын сургуулийн захирал одоо их чухал юм хэлж байна. Одоо үндсэндээ Монголын дээд боловсрал чинь хуучин нэг тийм Оросын одоо дээд боловсролын школоор ингээ явцсан. Тэнцээ одоо багш бол хамгийн гол хүн гэдэг ингэсэн нэг ийм одоо хүртэл үргэлжлээд яваад байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бол Монголын их дээд сургуулиуд хоёрч улсынч ялгаагүй сургалтын төлбөр дээр амьдарч байгаа. Нийтдээ одоо нэг 88 их дээд сургууль нийлээд нэг 400 тэрбум төгрөг солиулж байгааг нь бараг 80-90% нь бол сургалтын төлбөр байхгүй юу? Оюутны карманаас гарч байгаа. Тэгээ оюутнаас мөнгөний аваад яаж байгаа мөртлөө багш нар нэг л өөрсдөө одоо нэг хаан гэж бодсон юм уу? Оюутантайгаа одоо тэгш эрэхтэй ингээ туслах, дэмжих, ингэж харьцах тэр талын юм бас дутагтаад ах шиг байна. Хуучин нэг чи одоо намайг сонсох хэвээр намайг л дагахгүй болохгүй гэдэг ч юм уу. Нэг тийм юм одоо ингээд ажиглагдаад байгаа. Одоо би зөндөө олон жилийн ихтэй сургуулийн төвшөнд ажиллаж байна. Одоо заримдаа би ингээд одоо нэг мастрын хамгаалч юм уу нэг улсын шалгалт энэ төр суухаараа манай тэр багш нар ингээд асууад нэг оюутны чинь нэг бараг нэг хэрэгтэн ороод ирсэн хүнээс байцаал авж байгаа одоо прокурор ч юм уу нэг шүүгч юм шиг ингээд нэг тийм хандлага байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ерөөсөө одоо алга болох хэвээр. Энэ бол би Америкт очиод соёлыг одоо бий болгох хэвээр. Эхний жилээ дуусчаад тэгээд нөгөө Мойсийн систем, Америкийн систем хоёрыг харьцуулсныг блог өчгүй юу. Тэгээд маш их зэмлүүлсэн. Гэхдээ бодит байдал дээр энийг мэдэрсэн хүмүүс болохоор маш их дэмжсэн. Тэгээд тэрнээс хойш ахи 10 жил өнгөрсөн байна. Яг хэрэг юм өөрчлөгснийг мэдэхгүй байна. Гэхдээ яг ер нь бол юм өөрчлөлт байгаа л да. Гэлээхтэй энэ бол нөгөө өөрчлөлт шинжилт гэдэг маань яг жинхэнэ утгаар нь хэрэгжих хэрэгтэй байхгүй нөгөө хэлбэр талаасаа биш. Одоо бакалавр, мастер, доктор гэл ингээд одоо барууны боловсролын зэрэг дэвийн тогтолцоог ингээ авчиж байгаа юм. Тэгээ сургалт мургалт 120 кредит байна гэдээ бүх юм ингээ авчиж байгаа. Гэтэл яг үндсэн агуулга одоо мөн чанараараа орж ирэхгүй оюутныг одоо үйлчлүүлэгч гол хүн тэрний төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг сургуульч ойлгоогүй, багш нарч ойлгоогүй л одоо байгаа юм хаяагүй л байна. Яг нь ер нь бол нөхцөл байдал өөр л болж байгаа л. Гэтэ Америкийн дээд боловсрол яг тэр профессоруудын хичээл зааж байгаа бол үнэхээр өөр юм билэ. Тэгээд манай нөгөө бусад фулбрайтерууд чинь бас Европын орныхан байна. Латин Америкаас маш их ирнэ, Хятадаас ирнэ гэл тээ. Тэгээд тэд нар бас Америкийг өөр ингэдэг байгаа байхгүй юу? Тэ. Тэгээд ингээ харахаар нөгөө профессор чинь нэрээр нь дуудана шууд тий ихний өөрийнх нь нэрээр дуудана. Одоо би Сүхбаатар багшийг Сүхбаатараа гэж дуудаж чадахгүй шүү дээ. Профессор гэдэг. Тэг чин тэнд шууд профессороо нэрээр нь дуудана. Тэгээд маш чөлөөтэй харьцсан. Бид нар чинь багшаас айж сурсан юм байна. Гэтэл тэд нар болохоор багшийг одоо ингээд асууж ингэж тэр хамаг л их усрын тэндээс тэр багшаас мэдлэгийг татаж аавна гэдэг ойлголттой сурцсан байдаг. Тэгээд багш хизээч одоо эцсийн үг хэлдэг юм бэл. Тэдэрээ яадаг вэ гэхээр бага мэдээлэл л хэлээл. Тэгэл ангиараа ярилцаж дуусал. Тэгэл би нөгөө уламжлалтаараар тий одоо энэ ч яг юу болчихвоо. Гэтэл тэрийг би өөрөө гаргах хэрэгтэй байдаг. Тэ тэгэхээр нөгөө их өөр системтэй байгаа байхгүй. Тийм тэр нөгөө нэг эрдмийн эрхчлээ гэдэг ингээд одоо манайх нэлээд сонссон баг. Эний чинь цаана байж байгаа утга нь болохоор баг одоо тэр 12-р зууны үед Германы ихтэй сургуулиуд анх гарсан гэлээ. Тэр нь бол багш бол ямар хичээл заах, хизээ заах, яаж заах, хэн заах бараг бүрэн эрхчлээ эзэмших ёстой. Тэрнтэй мөн адилханаар оюутан бол хизээ сурах, юу сурах, яаж сурахаа ингээд шийдэж явах хэрэгтэй гэдэг юм байгаа байхгүй. Энэ хоёр зарчим бол Америкийн ихтэй сургуулиудаар айгүй их одоо яг энэ миний хэлсэн утгаар биш л дээ. Гэлээ ихтэй тийм чөлөөтэй, тийм байдалтай ингээд хэрэгжсэн бодит практик болцсон байгаа байхгүй. Тийм болохоор оюутан бол одоо багштайгаа айгүй чөлөөтэй харьцсан, тусдаа дэмжлэг авна. Гэхдээ тэр болгон өдөр болгон багшаа яах вэ гэдэг ингээд шаналгаад байхгүй шүү дээ. Мэдээж хэрэгдэх чинь бол өөрөө маш их ажиллах хэрэгтэй. Тэгээ тэр нэг тийм одоо өөр манайхны одоо оюутнууд чинь яг хөө зарим одоо энэ оюун сургууль агрифм ч юм уу, сэлб ч юм уу энэ одоо бос сургуулиудыг төгсөөд ирсэн хүүхд бол ингээ бие дааж ажиллаад хүүхдтэй харьцах тал дээр нэлээд чөлөөтэй болцсон байж байгаа. Гэтэл ихэнх одоо улсын сургуулийг төгсөөд ирж байгаа хүүхдүүд маань яг л нөгөө дунд сургуульд багшаас хамааралтай багшийн үгийг дагдаг, багш хэлээгүй бол юу ч хийхгүй, багш хэлвэл яг яадаг. Тэр нэг тийм баригдмал системдээ л
дагаал орцсон байгаа байхгүй. Тэгээд тэр нөхдүүд маань багшаас яг тийм байдлыг хүсэж байгаа байхгүй бас. Тэгээд тийм учраас зөвхөн ч одоо энэ багш нарын буруу гэж бас хэлэхэд хэцүү л дээ тийм үү? Аль талтай системээрээ маань наажмаар одоо өвсөж өөрчлөгдөх ёстой гэж ингэж л харж байгаа юм л да. Тэгээ яг ер нь бол одоо гадагшаага ингэж өмнөдөө хүмүүс сурж байна. Тэгээ миний хувьд бол бакалаврын төвшний сургалтыг одоо Монголдо сурна уу, Америкт сурна уу, Японд сурна уу, хаана сурна уу тэр одоо аль аль нь хэрэгтэй. Гэхдээ нэг айхтар одоо зайлшгүй одоо бүх хүнийг гадаадад бакалаврт сурах ёстой гэж би бол үзэхгүй. Ягаад гэвэл бакалаврын зэрэг гэдэг бол боловсролын хамгийн анхны зэрэг болчихж байгаа. Энэ даажа ажил олоход энэ баталгаатай биш. Магистртай тийм ээ, доктортой тийм юу. Ер нь бол өндөр түвшний мэргэжилтэнд бэлдэнэ гэдэг чинь агсан түвшний сургалтаар л хий. Одоо магистр тэгээд доктор тийм ээ. Өндөр түвшний мэргэжилтэд энэ боловсон хүчний бэлтгэхэд бол үнэхээр төр засгаас анхаарах хэрэгтэй юм шиг харагдаад байна. Тэгээд бакалавр бол яг уу яста янз янз байж болох талтай. Яг гэвэл миний одоо харж мэдж байгаагаар Монголдо бакалавр хийсэн мөртлөө ингээд бусад оронд магистр хийгээд тэрнээсээ цааш нь сураад амжилттай олон улсын төвшинч төр Монголдооч тэр бүс нутгийн төвшинч ажиллаж байгаа зөндөө олон хүмүүс байна. Энэ бол тантай бол 100% санал нэг байна. Тэр нь юу гэхээр нөгөө одоо жишээл манай 12 дугаар анги сурагч бүгд Америк явах хүсэлтэй. Тэгтэл ингээд би одоо тэрийг нь боломжгүй гэж шууд хэлэх нь хаашаа. Тэгтээ ингээд ойлгол хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл нөгөө тэр насан дээр хүүхдүүд маш омглон байдаг. Дөнгөж 17 8-таа тэгэл дэлхийн ертөнд айгүй ойрхон харагдал, амархан харагдал тий. Тэгтэл 25 сургуулаа та нар Америк руу явах боломжгүй гэж хэлэх надад бас чанга. Дэлхийн оронд ингээд энэ дээр нөгөө юу дутагдаад байгаа вэ гэхээр эцэгчүүдийнх нь мэдлэг. Эцэгчүүдийнх нь чиглүүлэх тэр одоо нөгөө каунслинг те юу тал дутагдаад байгаа. Тэгээд ээж аав нар нэг талаар мэдэхгүй ч бах. Яг те аль нь зөв буруу одоо тэр нөгөө тэдний үе тийм юм байгаагүй учраас тэгэхээр ингээд нөгөө хүүхдүүдийг наазахын Америкаас гадна өөр дэлхийн ертөнд зөндөө байгаа гэдгийг ойлгомоор Японд байна, Солонгост байна, одоо өмнөд Америкт мундаг их сургуулиуд байна. Тэгээд тэнд бас өөр гоё боломж би яриа хямдхан арай ойрхон ийм юмнууд байна гэд нэгт ойлгуулмаар байгаа юм. Хоёр талаар нөгөө магистрт бакалаврт Монголдо сурчаад тэрний давуу тал бол одоо миний өөрийн бие дээр мэдрэгдсэн. Тэр нь юу вэ гэхээр ингээд нөгөө их хэл дээрээ ном унших чинь бас нэг өөр. Суур ухааны мэдлэгээ авчих шүү. Суур мэдлэгээ хэл дээр авангууд бас дараа нь тэртээ дэргүү хэрвээ бүр гадаадд цагаачлахгүйг юм бол Монголдо ирээд ажиллах учраас тэр суур мэдлэг чинь аюу хэрэгтэй. Тэр нь юун дээр маш их анзаарэгдсэн бэхээр нөгөө дараа ажил дээр очисон чинь хүүхдүүд кириллээр бичиж чадахгүй, компьютер шивж чадахгүй, нөгөө кийборд дээр үсэг наангуудаа эсвэл зарим нь бүр ингээд нөгөө латинаар бичингүүд кирилл рүү хөрвүүлдэг тийм програм ашиглаж ажиллаа хийдэг. Гэтэл буцаад Монголдо ирнэ, Монголын зах зээл дээр ажиллана, Монгол байгууллагад ажиллана, Монгол хүнтэй харьцах учраас монгол хэлэндээ сайн байх хэрэгтэй байна. Монголоор аналитик дүн шинжилгээгээд найруулан бичих чадвартай байх хэрэгтэй байна, тэ. Наазахын монгол хүнтэй харьцаад шүүмжил авна уу, тэ, сургамж авна уу, загнуулна уу тэр мэрийгээ мэдрээд тэрнээс яг ингээд үнийг хэлэхэд миний Америкт сурсан олон улсын эрхцээ дипломат ажиллагаан мэргэжлийн сурсан юм Монголд ирээд нэг 40-оос 50%, за ихтэй 40% л ашиглагддаг. Яагаад тэгэхээр олон улсын тэр эдийн засаг санхүү харилцаа хууль эрхцээ манад байхгүй. Тэнгүүт ингээд би эрхцүүч мэрэгчлэлтэй гэж хэлэхээс ичдэг байхгүй. Ягаад гэвэл миний сурсан бүх юм тэр гадаад ертөнцид байдаг болохоос биш Монголд яг ингээд яг хийхээр шал өөр туйлтай, шал өөр дүрмтэй монгол хэлээрээ хүртэл шал өөр англи руу юу гэж англи хэлийнх нь монгол руу юу гэж орчуулагдсан болоо бүгдийг шинээр сурж байгаа. Тэгэхээр яг таны хэлсэнчлэн тэр нөгөө бакалавр бол нэгдүгээрт арай хямдхан тэр би жишээ нөгөө манай төрийн албаа агч учраас нөгөө 76 мянгаар дээд боловсрол хийж төгссөн байхгүй юу. Гэр бүл дундаа хамгийн хямдхан дээд боловсрол хийжсэн хүүхэд нь байгаа. 2 удаа тэтгэлгээр бакалавр арай Монгол хямдхантай нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө гадагшаа тэтгэлэг бол бакалавр дээр маш их өрсөлдөөнтэй. Тэгтээ тэтгэлгийн тоо цөөн байдаг учраас statistically тэнцэх магадлал байгаа. Гэтэл магистр тэтгэлгийн тоо нь олон тэгээд хүн болгон магистр сурдаггүй. Гэхдээ үнэхээр боловсролыг эрхэмлдэг чин хүсэлтэй бол тэр нэг учраас бас эцэгчүүдийг энэ тал дээр хүүхдүүдэд зөв ойлголт төрүүлээ. Тэр Америкээс өөр ертөнц бас байгаа шүү гэдгийг. Америк сайхан маш гоё. Гэхдээ бас хүн болгон явж чадахгүй учраас дахиад 200-аад орн байна. Тэнд бол одоо хэрвээ Монголд сурахыг хүсэхгүй байгаа бол өшөө боломж биш шүү гэдгийг ээж аав нь хүүхдүүдээс
бас ярилцаад буруу ойлгох өгөхөд хэцүүлтэй. Яа гэвэл нөгөө pop culture байна бүхэл нөгөө одууд чинь Америкт шүү дээ. Нөгөө NBA-ийн сагч чинь тэндээ, нөгөө дуучид чинь тэндээ. Би ч гэсэн одоо анх англи хэлийг яах гэж сурсан гэж нөгөө хүүхд тахта New Kids on the Block гэл нөгөө бой байдгаараа л үгүй эдгээр одоо юу дуулаад байгаа эдний хэлнийг сураад авчиг л үзэж эхэлчихсэн. Тэгэхээр тэр бол одоо яалтчгүй хүүхдүүд одоо яах ч аргагүй Америкийн боловсрал бол чанараараа дэлхийд одоо номер 1 тийм ээ. Одоо бүхий л системийн нөгөө ихтэй сургуулийн ранкн дээр одоо Америкийн гол одоо сургуулиуд чинь л ихний байрууд явж байгаа шүү дээ. Тэгээд одоо англих гэдэг. Яг одоо саяны хонгорогийн ярьсан дээр миний өөрийнхөө ингээд туршлагыг ингээд хэлэхэд би бол одоо хөдөө аймагт ингээд дунд сургалт төгсчөөд тэгээ Москвад дээд сургуульд суралцаад тэгээд ирээд одоо Монголд зөндөө ажилласан их сургууль багш хийлээ, яамд газар хэлцийн дарга хийлээ, сургуулийн захирал хийлээ тийм ээ. Тэгээ байжгаад нэг тийм онлайн одоо сургалт outreach хөтөлбөр буюу одоо Монголд ирж магистрийн хөтөлбөр хийсэн Голландын Maastricht-ийн менежментийн сургуулийн тэрний одоо магистрийн хөтөлбөрийг дүүргэжлээ. Тэгээ байж исэн чинь тэр нөгөө Хамфрид яваад Хамфригийн дараа харин тэр Америкт доктор хамгаалах, доктор суралцах боломж гараад ирж байгаа байхгүй. Тэр нөгөө багш нар айгүй их зоригжуулаад таавал хийж чадах юм байна. Энэ сураач гэв. Тэгээ одоо мөнгө төрөхгүй яах юм. Мөнгө төрөх хамаагүй шүү дээ. Энэ мөнгө төрөг одоо бас энэ нэг юм төсөл эхлэх гэж байна. Энд чинь ингээд та оролдоод үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэрэнд би оролцоо шалгараад нөгөө төслийн тусгаажилтан болохоор болоод тэгээ бараг одоо 45 6-тай Америкт доктор сурах гэж явж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ очиод нэг 2 жил сурж ийснэ энэ ганцхан дээд боловсрлоо сураад яг хуу цаана бас нэг хөтөлбөр дүүргээдгийгээд нөгөө нэг олон улсын болон харьцуулах боловсрол руугаа ороод ингээд явж байгаа. Тэгээд одоо маш их сурж байгаа. Энэ сурахад бол миний одоо энэ Монголд ажилласан тэр сургуулийн захирал хийж исэн тэр одоо бусад маш их туршлагууд бол асар их хэрэг болж байгаа байхгүй тий. Тэгээд Америкийн боловсролын нэг хамгийн сайн тал нь бол тэр онлынхаа суурийг бол асар их авч байгаа. Хүн бол маш тэр тухайн салбарынхаа бараг одоо ер нь сүүлийн одоо 20 жил гарсан бүх бүтээлийг уншиж судлаа шүү дээ. Тэгжээж ийм өргөн одоо цар хүрээтэй мэдлэг аваад тэгээд яг өөрийнхөө судалгаагаар ингээ айгүй асуудлын гүн рүү орж нарийн мэрэгч байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор одоо би бол яг хөө дээд боловсролын санхүүжилт тэрэн дотроо энэ засгийн газраас оюутанд үзүүлж байгаа зээл тусламжийн үр нөлөө ямар байна? Энэ бакалаврын зэрэг авахд хэр зэрэг нөлөөлж байна гэдэг судалгаа хийсэн байхгүй. Тэгээ энэ талаар ингээд нарийсад ирсэн болохоор энэ тал дээр одоо хаана ямар эрдэмтэн байгааг бараг мэднэ тийм ээ. Заримдаа нь одоо танил болцсон, найз болцсон, хурал муралдаа таарладаг. Тэгээд ийм одоо юу болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэр хүнд бол туршлага гэдэг юм асар их хэрэгтэй. Ялангуяа одоо энэ Америкийн боловсролд амжилтаа сурахад урд нь хийжсэн ажил тэрэн дээр одоо алж зонжсэн зүйл зүгээр ингээд төгсөөд ирсний дараа бол нэгэн тэр суур онлын мэдлэг тэгээ тэр одоо маш хүн төрөлхтний одоо энэ олон зуун жилийн турш хуримтлуулсан эрдэм мэдлэгийн асар том нөөц баялаг чинь тэр Америкт байна шүү дээ. Тэр судалгааны аль ч чиглэлээр судалгааны датабейсэд байж чинь те. Инээс чинь хүртэнэ гэдэг чинь бол хүнд асар их юм өгж байгаа байхгүй. Тэгээ эргээд ирэхэд бол ерөөсөө ёстой бүх юм зэгдрээд бүх юм сайхан болоод одоо хийж байгаа ажилдаа бол бараг бүх юм хэрэглэгдэж байгаа. Бидний сурсан, үзсэн, харсан юм. Тэгээ одоо энэ сургуулаа олон улсын магадлал идэвхжүүлэлд оруулахад гол одоо багийг нь ахалж ажиллаа. Олон улсын төслийн хөтөлбөрүүдийг Монголд оруулж ирэх Европын холбооны 2-3 төслийг оруулж ирээд багш нараа Европт очиж сурах боломжийг нь гаргаж өгөх мэтийн ийм олон юм дээр одоо тэнд эрдэм мэдлэг интерес гадна нөгөө тогтоосон харилцаа холбоо энэ юмнаас чинь асар хэрэгтэй байгаа байхгүй. Тэрэн дээр бас яг тэгж залуучууд хэлмээр байдаг байхгүй. Ингээ бакалавра хийж шууд магистр хийх гэдэг. Тэр бол одоо нэг тийм үн цэнгүй. Яагаад гэвэл магистр бол биднийг хэлбэржүүлж өгч байгаа юм. Бидний туршлагыг, ойлголтыг тийм ээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр ажиллаа доотлол нь ядаж 3 жил. Ингээ ажиллаад тэр хугацаанд чинь бараг магистр сэдв чинь ч өөрчлөгдөн мэрэгжил. Би одоо бизнесийн удирдлагын мэргэжилтэд яжгаад боловсролын удирдлагын магистр болчихж байгаа. Тэгэхээр тэр яг магистр руу яг тэр туршлагатай тэр Сүхбаатар доктор хийснээр туршлагатайгаа явж орох бол маш үн цэнтэй. Тэр туршлагынхаа хүрээд би чи энийг ингэж хийгээдсэн юм шүү дээ. Энэ судалгаа чинь ингэж гарсан учраас ингэж хийсэн. Миний энэ явж байгаа зам чиглэл чинь зөв юм бэ. Одоо би өшөө ингэж хийх хэрэгтэй мэдээ тэр ойлголтуудаа авдаг. Миний хувьд бол
би миний хийсэн магистрийн одоо тэр бүх ойлголтууд хурж ирээд яг бүгд хэлбэрээ олсон. Тэр хэлбэр яагаад олдсон бэ гэхээр яг л би тэр суур онлоо шинжилчихэж байгаа байхгүй өөрийнхөө ойлголтыг. Яг тэр чиг баримж байгаа. Суур онол тэгээд дээр нь тэр үзэл баримтлал ингэ суугаад эхэлчихэж байгаа. Тэгээд нөгөө Америкт нэг гайхамшигтай юм. Нөгөө Вашингтон ДС-д очихоор Америкийг одоо үүсгэн байгуулсан эцгүүдийн хэлсэн үгнүүд идэг. Тэрэн дотор Мартин Лютер Кинг хүртэл байгаа тий. Тэр үгнүүдийг ингээл уншаад явхад л бараг тэр чинь бараг хичээл болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр үнэхээр тэр суур одоо ингээд үзэл баримтлал яг тэр өөрийн гэсэн одоо зүйлдээ үнэнч байх одоо интегрити гэж маш гоё үг байгаа шүү. Тэр бүх зүйл чинь ингээд яг сууж өгдөг учраас Америк өөрөө яг өөрийнхөө тэр үзэл баримтлал одоо принцип гэдгээр их чухал одоо туршлагалч юм л да бид нарт. Fulbright тэр нөгөө өмнө нь шууд бакалавр төгсөөд сурах боломж олгодог гэсэн. Тэгээ одооны шалгуур нь болохоор 2 жил ажилласан. Тэрийг би маш зөв шийдвэр болсон гэж боддог. Би жишээ нь явхаас өмнө болохоор жил орчим Сингапурт нөгөө санхүүгийн байгууллагад ажиллаж исэн. Би тухайн үед өөрийгөө англи хэл мэддэг гэж боддог байсан. Тэгтээ ингээд хүмүүс ингээд санхүүгийн юм ярихаар ингээд үг нэг нэгээр би мэдээд байгаа мөртлөө концепт тэр цаана байгаа юуг нь би ерөөсөө ингээд яг ингээд тайлбарлах хэр ойлгохгүй. Тэгээд нөгөө тийш ерөөсөө байхгүй байгаа юм билээ шүү дээ тий. Ойлгохгүй. Тэгээд нөгөө сургуультай очсны дараа нөгөө ихэнх хичээл маань санхүүгийн холбогдлолтой хичээлүүд авсан чинь буцаад ингээд нөгөө тэр нөгөө паслууд чинь нэг нэгээр ингээд байранд очиод энийг тухайн үед гэсэн динг дон гэ тий цогцолж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ би огт тийм ажилласан туршлага байгаагүй бол би яг тэр нөгөө амьдрал дээр тэр асуудал юм уу тэр одоо онол мэдлэг яаж хэрэгдэг мэдэхгүй байхаас. Нөгөө пейперүүд бичиж байгаа шүү дээ. Тэр пейпер чинь тэр туршлага онол монол энтерчин холбож энэ чинь аюул сайн чанартай пейпер гарна шүү дээ. Тэгэхгүй одоо ингээл байг сураад байгаа хөвч одоо юуныхаа тухай бичих болж байна тийм. Яг пейпер бичгээр уйлж жишээ татна тийм. Нөгөө аюу айцтай. Нөгөө яг Америкуудын тэр бичдэг арга барил шал өөр те. Тэгэл яг бичгээ суухлаар гэж бичиж чадахгүй юм санагдал уйлал. Тэгээ зүйл рүүгээ сурдаг. Гэхдээ үнэхээр ингээд нөгөө юу лээ нөгөө тэмцэж сурдаг тэр арга одоо яг нөгөө өөрөө их ажил яг өөрийнхөө мэдлийг бүтээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өөрөө хүнийг маш их өсгдөг. Тэгэхээр тэр арга барил бол үнэхээр одоо өнөөдөр Америкийн боловсролын одоо топ арга зүйл юм гэж би боддог шүү. Тэгээ миний туршлагаас бол Монголын боловсролын тэрнийхээ одоо гүүр нь болоосоо гэж хүсдэг. Ягаад вэ гэхээр үнэхээр тэр судалгаа хийх пейпер бичих арга чадварт бид нар сураагүй. Би тэгээд эргээ бодохоор реферат нь бодвол тэр байсан байх. Гэхдээ рефератыг би бол Google дээр л орчуулаад энэ тэндээс тэгэхээр тэр аналитик ресерчийг дүн шинжилгээ хийх ур чадруудыг одоо Монголдо сурч байгаа хүүхдүүдтэй гүүрлээд ядаж Америк бакалавр магистр доктортой сурах гэж байгаа хүн ядаж пейпер бичээд сурах тийм чадвартай. Тэгээ ер нь сүүлийн муйсийн одоо нөгөө яг багш мэрэгчлэр төгсөж байгаа залуучууд их сүрхий олж гарч ирж байна. Тэдний одоо тэр арга зүй те тэр хэрэгжилж байгаа арга техникүүд их өөр байна. Тэгээ бас тэр бичүүлэх те дебетлүүлэх, мэтгэлцүүлэх. Тэгэхээр үнэхээр одоо ихтэй сургуулиудын дээр багш нарын чансаа сайжраад их олон гаднаас бас гадаад төгссөн залуучууд багшлаад байгаа юм шүү дээ. Тэд нар чинь үнэхээр одоо тэр соёлыг нэвтрүүлж эхлэхэд байгаа хэрэг. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургууль орж тэгээд энэ дээр зүгээр хэлэхэд бол одоо ер нь бол Монголын ихтэй сургуулиуд орчин үеийн судалгааны арга зүйг эзэмших хэрэгтэй байна. Бүх багш нар тэгээд дээрээс нь одоо бүх оюутнууд бакалаврч дээр, мастерч дээр, докторч дээр ялгаагүй. Хоёр дахь нэг миний одоо бодож яваад баг энэ хурал болгондоор ингээ хэлдэг, сүмжилдэг юм бол Монголд өнөөдөр энэ агсан түвшний боловсрал буюу магистр, докторийн сургалт бол хамгийн чанар муутай дэлхийн нийтийн жишгээс гажууд явж гэн гэж би үзээд байгаа. Энэ яагаад тэгж ийм нөхөр одоо энэ сурж байгаа мастер доктор сурж байгаа оюутнууд бараг 100% цаанаа ажилттай хүмүүс байгаа байхгүй. Тэгээ ажлынхаа хажуугаар өдөрт нэг 3 цаг одоо сургууль дээр ирж орой 5-аас 4-ээс одоо нэг 8 хүртэл ч юм уу сурдаг. Тэгээд бараг одоо өөр мэргэжлэр бакалавра хийцэн энэ төр улсууд байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл сургалтанд ерөөсөө тэр хүнд цаг заваа зарцуулах боломжгүй. Тэгээ цаана ажилтаа гэр оронтой хүүхд чухтай энэ улсууд чинь яаж одоо тэр агсан түвшний чанартай боловсрал олохын төлөө цаг нараа зарцуулах юм бэ? Тэгээ тэр хүмүүсийн шаардж байгаа юм чинь бол багш нараас бараг одоо бакалавраас бараг энгийн анхан шатны тийм мэдгүүдийг шаардаад байгаа байхгүй юу? Нөгөө оюутнууд маань. Уг нь бол энэ чинь агсан түвшинд бол хамгийн туршлагатай, хамгийн чадвартай, хамгийн мундаг доктор, профессорууд орох ёстой шүү дээ.
Тийм ээ. Гэтэл оюутнууд нь цаана ажилтаа хүмүүс байгаад байгаа учраас болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол болж игэл одоо ажилгүй тийм ээ. Тэгээд тэтгэлэг энтрийг олгоод тэгээ бүрэн хэмжээгээр сургалтанда одоо цаг нараа зарцуулаад эрдэм мэдлэгээ одоо хөөгөөд тэр академик пепер энтрээ бичээд золонгийн туулаад ингэж одоо сайн мэрэгжилтэн болмоор байна шүү дээ. Би бол энийг л одоо нэг зохион байгуулалтаар энийг одоо хийх хэрэгтэй байна гэж харддаг. Яг одоо нөгөө боловсролын багц хуулийн дээр нөгөө судалгааны ихтэй зургал гэж яваад байгаа. Тэргээр энэ асуудал одоо шийдэгдэх юм уу яа? За тэр бол ер нь бол ихтэй сургууль ямар ч сургууль бай судалгаа хийж явах хэрэгтэй. Багш нарын тэр оюутнууд нь бол багш нарыгаа дагаад одоо яаж явах хэрэгтэй. Магистр, доктор гэдэг хүн чинь судлаач хүмүүс байхгүй. Тэгээд тэр дээр нь бол мэрэгчсэн юм асуудал байх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ сургуулийн судалгааны их сургууль энэ нь бол судалгааны их сургууль биш, сургалтын болдог сургууль гэдэг нэг англиад зааглаад ингээд энэ бол нэг тийм сайн арга зам биш гэж би харж байгаа. Ягаад тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд энэ чинь Монголч нэг коллежууд гээд байлаа, дээд сургууль гээд байлаа. Тэгснэ ихэнх нь коллежийн дээд сургууль болоод дээд сургууль нь их сургууль болцгаацсан. Одоо хувийн хвшлийн бараг их сургуулиуд бүгдээрээ их сургууль. Тэгээд улсын сургуулиуд нь бас бүгдээрээ их сургуулиуд болсон. Баахан их сургуультай болсон байхгүй. Одоо тэгээд судалгааны их сургууль гэдэг нэг юм байна гэдэг нэг юм гаргачих юм бол хэдэн жилийн дараа бүгдээрээ тэр нэг их сургууль гэдэг судалгааны их сургууль гэдэг тэр нэг одоо цаас ч юм уу тэр юмыг авах гал ингээл хөөцөлдөө тэгсээр бол авна шүү дээ. Тэг чинь бол тийм ээ. Хүний ил гаргасан шалгуур юм чинь. Тэгэхээр тэр талаас биш харин судалгаа шинжилгээг дээдэлдэг. Одоо бодиттой баримтыг түшдэг энэ гаргаж байгаа бүх шийдвэрийг судалгаан дээр суулж хийдэг ийм л одоо соёлыг орчныг энэ Монгол улсад бий болгомоор. Тэгж чадах юм бол Монгол улс амархан хөгжнө. Хөгжсөн өндөр хөгжилтэй орно гэдэг чинь юу юм бэ гэхээр өндөр байшинтай гоё машинтай биш асуудлаа шийдсэн орн байдаг байхгүй юу? Тэ? Ажилгүйдэл, ядуурл, одоо гудамжны утаа тортог энэ бүхий л асуудлаа шийдсэн байгаа байхгүй юу? Яаж шийдсэн дандаа судалгаа хийж шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд бол одоо өнөөдөр эргэн тойрон асуудал биш шүү дээ. Энийг шийдэхин тулд ёстой төр засгаас мөнгө төгрөгийг гаргаад, хувийн компаниуд ч гэсэн гаргаад, эрдэмтэд судлаач нь ажиллаад энэ талаар нь ингэж шийдвэл одоо зөв шийдэл юм аа гэд ингээд ингэх юм бол одоо бид нар заавал чихгүй өдөрт ингээд 2-3 цаг замын хөдөлгөөнд төгсрээд явж явах ямар хэрэгтэй юм чинь. Гарц байж л таарна шүү дээ. Бич бодоод байгаа. За баярлалаа. Бид нар өнөөдөр боловсролын салбарт бас олон улсын боловсролын чиглэлээр аягүй олон тийм асуудлаа талаас нь бас ярьлаа. Тэгээд одоо өнөөдрийн яриагаа дуусгахаас өмнө түрүүн бид нар бас нэлийн ярьсан тийм боловсролын салбарт хүний нөөцийн асуудал их байна гэдэг. Та нар бүгдээр одоо салбартаа нэлийн тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс Монголд тэгвэл ирээдүйд та нар шиг тийм боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар яг ямар чиглэлээр сураасай? Ялангуяа одоо Фулбрайтын хөтөлбөрөөр ч юм уу тийм магистрийн төвшин ийм чиглэлийн одоо судалгаа чиглэлээр хийгээд ирээсэй. Тэгвэл Монгол улс чинь та нарт айгүй хэрэгцээтэй ажлын байрууд олон байна гэж ямар чиглэлийг зөвлөх вэ? Миний бодлоор бол багш мэрэгжил бол 50% тухайн хүний ур чадвар тэр мэрэгжлийн ур чадвар 50% нь ерөөсөө сэтгэл харилцаа хандлага юм шиг санагдсан. Одоо энэ хугацаанд ажиллахад. Тэгэхээр би бол одоо багш хүн одоо өөрийнхөө төрмөл болон олдмол тэр ур чадвар авьяас пашн гэж ярьдагтэй. Тэр нь юу вэ? Тэрийг сонгочоод хэрвээ одоо багш мэргэжлийг сонгож байгаа бол тэрэн дээрээ мэдээлэл технологи байна уу, урлаг дизайн байна уу, биеийн тамир байна уу те. Тэрэндээ ингээд би сэтгэл бүх юмаа зориулаад хэрвээ Fulbright-аар ч юм уу өөр тэтгэлгээр сурах гэж байгаа бол зориулаад тэр л юмн дээрээ мундаг болчих юм бол тэр хүнийг булаацалтах улсын болон хувийн сургуулиуд зөндөө байна. Үнэхээр одоо тэр хүний нөөцийн дутагдлалд орсон учраас тэгэхээр үнцэнтэй хүнийг бол одоо хувийн сургуулиуд, улсын сургуулиуд булаацалтаад багш нарыг авах учраас аливаа тэр юуг одоо заавал интер мэдээж яг хэрвээ бүр яг өөрөө яхаа мэдгүй бол судалгаанд харж агаад аль багш нь мэрэгчлэн дутагдaltaй байна гэж сонгох байх. Тэгвэл хүн хийдэг ажилдаа дуртай байж ич тууштай урт хугацаанд үнэхээр хийх учраас өөртөө тэр байгаа гүнзгий байгаа тэр дур сонирхлоо улам цааш нь хөгжүүлээд тэр мэрэгжлээ багш болгон хуургаад тэгээд тэрийг заах юм бол одоо энэ бусад өөр мэрэгчлэлтэй байжгаад багшийн мэрэгжил рүү хөрвцсөн тийм хүмүүс бас байна. Тэр хүмүүс яг тэр ажилдаа дуртай учраас жирийн одоо яг одоо багшийн сургууль төгсөөд багш болсон хүмүүсээс илүү
сайн юм уу сэтгэлээс юм уу гоё зааж байгаа санагдсан. Тэгэхээр тэрэн дээр бол ийм тэгсэл өөрийнхөө тэр дотоод одоо яг би чадандаа гэсэн тэр calling те фашн дээр олчих юм бол маш мундаг багш болох байх гэж бодож байна. Яг хоо багшийн хувьд болохоор ингээд яг багшаар төгсөж гарч ирж байгаа хүүхдүүдийг ингээ харахаар энийг яаж заах уу гэж бодож орж ирдэг. Одоо энийг би яаж заах вэ гэд. Гэтэл нөгөө заах гэж байгаа нөгөө улсууд чинь тэр ангид сууж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгодог ийм бүрэн одоо хараатай байгаад тэгээ зааж байгаа мэдлэгийг ингэж базаж одоо зэгцлээд одоогийн энэ цаг орчин цагт тийм энэ чи юунд хэрэглэгдээд байгаа. Яагаад энийг заагаад байгаа гэдгийг ойлгуулдаг тийм зэгцтэй мэдлэг өгдөг багш их чухал байгаа. Тэгэхээр тэхинд бол бас өөрийнх нь одоо тэр аливаа зүйлийг хардаг тэр хүрээ өргөн баймаар байхгүй. Зүгээр нэг монгол хэлний багш гэрэл монгол хэлээл ингээл хараа явж байдаг биш тийм ээ. За энэ монгол хэлийг бид өөр ямар чадварт ашиглах вэ? Ямар софт скиллийг би хөгжүүлж чадах вэ? Тийм ээ. Тэгээд яагаад энэ монгол хэлээ бид ингэж үзэх нь чухал байгаа юм. Ингээ наазахын тэр нэг яруу найраг заахтаа ч гэсэн гэл тий. Бүр ингэ өргөн хүрээтэй заадаг хэрэгтэй. Тэгэхээр өргөн хүрээтэй тэгж аливаа ямиг хаардаг байханд бол хүн олон талын мэдлэгтэй болчихж байгаа байхгүй. Ялангуяа багш хүүхдтэй гологдож болохгүй шүү дээ багш хүн. Гэтэл өнөөдөр хүүхдтэй гологдох хэмжээний тийм цар хүрээний мэдлэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь хүүхдтэй хүчээр хөндлүүлэх гээд багш гэдэг нэр зүүх гээд ээж болохгүй. Хүндлэгддэг тийм багш болохын тулд тэр хүн нөгөө өөрийнхөө хардаг, үздэг, сонсдог зүйлээ л өргөн болох хэрэгтэй. Тэгэхэд ихийн тулд яалтчгүй хэлний мэдлэг. Заавал тэр сайн багш болохын тулд гадаадд явж сураад хаалбгүй шүү дээ. Тийм ээ, гадаадд явж ирээд айгүй бол би Харвард төгссөн би ер нь багшийн ажил хийхгүй гэж магадгүй шүү дээ. Тийм ээ. Тэ? Тийм байгаа. Тэгэхээр тэр багш тийм болохын тулд олон талын мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгэхээр унших хэрэгтэй маш олон зүйлийг унших хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ хэлний мэдлэгтэй хүн чинь орчин үеийн мэдээллүүдийг авах боломжтой. Тэгээ дөрөв манай хонгороо захирал хэлсэн шүү дээ. Маш олон мэдээлэл үнэгүй байна сургалтууд гэд. Гэхдээ тэр лөө орж суугаад ойлгоод өөртөө хэрэгтэй юм аваад хүүхдүүдэд хүргэтэл хэмжээний болчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр багшаас тийм байхтар том юм бид нар шаардахгүй. Өнөөдөр багш хүүхдтэд хүндлэгдэх хэмжээний л мэдлэгтэй, нэр хүндтэй, чадвартай л болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол сэтгэлтэй. Тэгэхээр миний хувьд бол ингэж бодож байгаа юм. Монголд бол аль ч салбарт бол өндөр мэдлэг ур чадвартай хүмүүс хэрэгтэй байгаа. Ер нь бол манайхан чинь ярьдаг шүү дээ. Бид нар чинь оюуны өндөр потенциалтай улсууд гэж ярьдаг. Яг ингээ боддоор аваад үзэх юм бол Монголын ихтэй сурвалж төгсөөд гарч байгаа мэрэгчлэн гэдэг бол одоо мэдэхгүй асуудал бол байхгүй. Яг нарийн ярил мэддэг юм байхгүй. Тэгээ өөрөөр хэл нөгөө тийм тодорхой амьдрал практикийн нөгөө прагматик боловсрал гэж одоо бид нар энэ Америкийн боловсралыг яриад байгаа шүү дээ. Энэ чинь өөрөөр хэлбэл бодит амьдралдаар байгаа асуудлыг судлаа шийдвэрлээд тийм ээ ингээд одоо гаргадаг тийм судалгааны чадвартай тийм ийм хүмүүсийг одоо бүхий л салбарт хэрэгтэй. Тэгээ тэрэн дотроо энэ Монголын одоо боловсрал чинь хөгжлийн түүчээ тэргүүлэх чиглэл гэж ингэж төр засгаас яриад байгаа биз дээ тийм ээ. Тэгхийн бол энэ боловсралд бол үнэхээр боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсрал, ерөнхий боловсрал, мэрэгжлийн боловсрал, дээд боловсрал альж шатанд бол одоо олон улсын чиг хандлагыг айгүй их сайн нэвтрүүлээд гадаадаас одоо хүмүүс ирж ажилладаг. Монголын одоо оюутнууд нь гадагш байгаа очиод сурдаг тийм ээ. Энэ чиг хандлагыг их сайн одоо хөгжүүлж дэмжиж хөгжүүлж өгөх юм бол үнэхээр одоо хүний нөөц маань хөгжиж тийм ямар ч одоо асуудал байсан тэрийг шийдвэрлэх чадвартай тийм үндэсний боловсон хүчнүүд би болно гэж би итгэж байгаа юм тийм. Тэгээ ийм учраас боловсрал дээр бол энэ олон улсын боловсрал энэ юмыг илүү их анхаарч хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо төр засгаас их одоо ийм зөв бодлого явуулах хэрэгтэй байгаа юм л дээ энэ дээр бол. За тэгээд өнөөдөр зав цаваа гаргаад манай одоо тусгай подкастын цувралд оролцож өөрсдийнхөө туршлага салбарын одоо мэддэг одоо чадвараасаа тий хуваалцсан зочдод маш их баярлалаа. За өнөөдрийн дугаарыг хүлээж авсан хүмүүстээ маш их баярлалаа. За Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэргүүлэх солилцооны хөтөлбөр Fulbright хөтөлбөрийн 75 жилийн тохиолдуулын явуулсан подкаст цувралын маань энэ удаагийн дугаар маань сүүлийн дугаараа манай цувралтай хамт ирсэн бүх сонсогч нартай баярлалаа. Манай цувралуудаар яригдсан бүх хөтөлбөрийн тухай мэдээллийг Элчин сайдын яамны Emensig US Embassy Zigov гэсэн вебсайт болон манай сошиал хуудасуудаар авах боломжтой шүү. За тэгээд өнөөдөр оролцсон бүх зочдтой маш их баярлалаа. Баярлалаа. 5 жилийн баярын бүх Fulbright-уудаа баярын мэндийг. Бүх Fulbright-уудаа баярын мэндийг.